Одоо бидний гол шийдэх гээд байгаа асуудал байгаа шүү дээ. Ард түмэн бол гавьяагаан байгуулчихжээ. Дор өрнө. Их Монгол улс 800 жилийн дараа сэрнэ гэснээр сэрчжээ. 2006 онд 800 жилийн ой болж байхад 2005 онд одоо их Монгол улсын 800 жилийн ойг дэлхийд даяар нэтгэлнэ гэдэг ингээд нэгдсэн үндэсний байгууллагаас тогтоол гараад ингээд тийм том баяр болсон. Тэрнтэй зэрэгцээд 2006 онд нөгөө нэг эцэг хааныхаа хөшөөг анх босгож эхэлж ирсэн. Тэгээ 2006 7 он тийм байж гад 2008 он гэхэд бол тэр Олимпиас ялтавал тийм 7 сарын 1 гэдэг тэр том босгол тэмцэл болол. Ингээ ерөнхийдөө энэ 800 жилийн дараа Монгол сэрнэ гэсэн цагтаа сэрсэн үү юу болсон бэ гэдэг түүхэнд овчоогоо эргэж харахад үнэхээр ард түмэн маань яг байгуулах гавьяагаан байгуулсан юм байна. Сэрнэ гэсэн цагтаа сэрсэн юм байна. Тэгсээр нэ одоо юу нь болохгүй нь яагаад вэ нөө энийг яах вэ гэдэг асуудал тодорхой байгаа. За тийм учраас за тэгээ 2009 онд 9-р богдод залсан байгаа. Аль биесээр залдарсан байгаа. Тэгээд 2010 онд Монгол улс иргэн болоод 2011 онд шашны тэргүүнээр бүх хийдүүд маань аль биесээр өргөмжлөөд ингээд Монгол улс иргэнээр батламжлаад ингээд 2011 он гэдэг чинь одоо нэг тусгаар тогтнолын 100 жилийн ой болсон байдаг. Одоогоос 10 жилийн өмнө тийм. За энд ямар онцлог юм болсон бэ гэхээр зэрэг за энэ тусгаар тогтнолын 100 жилийнхоор тусгаар тогтнолын одон гаргасан байдаг. Ингээд хамгийн анхны үнийг нь 9-р богдод 8-р богдын одоо энэ тусгаар тогтнолын хувьсгалыг байгуулсан тэр гавьяагийн үнэлээд 8-р богдын тэр гавьяа шагналыг 9-р богдод нэхэн олгосон байдаг. За энэ бол миний энэ түүхийн юунд хамгийн гол зүйл гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Монголын төр тэр 8-р төрийн хийсэн гавьяаг 9-р богдод өгнө гэдэг чинь энэ бол одоогийн шинжлэх ухаанд ягаач байхгүй зүйлийг ягаад Монголын төрийн юм бэ? Тэгэхээр энэ Монголын төрийн энэ том үйл хэрэг дараагийн шинэ нэрэн үеийн шинжлэх ухааны том судлагдсан шинжлэх ухааны том талбар болж гарч ирж байгаамаа гэдэг зүйлээр би энэ үеэр юм ээжсэн. За ингээд 2011 он 1-р ийм том үйл явдал болсон. 2-дугаарт энд 90 цагийн дуудлага гэдэг нэвтрүүлэг хийгдсэн. Эндээс юу гарсан бэ гэхээр зэрэг 90 цагийн дуудлага нэвтрүүлэг эхлэхдээ мөнх тэнгэрт монголчууд хүн төрөлхтнийг аврах цаг нэрлээ гэсэн ийм уриатаагаар ингээд олон 10 цуврал нэвтрүүлгүүд хийгдэжсэн. За энэнгээр миний хувьд улс төрийн шинэ үзэл санаа гарч ирлээ. Дэлхийг аварна гэдэг шинэ үзэл санаа. Одоо бид нар нэг үзэл санааны дор нэгдчих хэрэгтэй үзэл санаа алгана гэдэг нь шүү дээ. За тэгвэл энэ 2011 онд мөнх тэнгэрт монголчууд хүн төрөлхтнийг аварна гэсэн хамгийн аварна гэсэн үзэл санаа гарч ирсэн. Өөрөөр хэлбэл энэ бол бурхны номор юм бол нөгөө нэг 10 цагаан буйны үд чинь сая ингэж нэгдсэн байна. 10 цагаан буян гэж юу хэлдэг вэ? Нэгдүгээр зөв үзэл гэдэг. Зөв үзэл нь юу байдаг вэ гэхээр зэрэг хамаг амьтныг аварна гэдэг. Тийм үү? 10 хаар нүгэл гэж юу байдаг вэ гэхээр зэрэг нэгдүгürt буруу үзэл гэдэг. Буруу үзэл нь юу юм бэ гэхээр зэрэг намдгийн богино бодол буюу өнөөдөр цалингаараа сайхан амьдарчнаа гэж бид нар бодоод байна шүү дээ. Цалингийн чинь нэмжнээ цалингаа нэмүүлэх хэмжлэгээд энэ болгоны чинь буруу үзлийн нүгэл гэж явдаг байхгүй. Буруу нүгэл. Нүгэлтэй үл. Авах гэдэг шүү дээ. Авснараа сэтгэлж хандгүй. Ийм жоох юмар яана гэж чи ийм жоох юм төлөө явж болдог. Гэхвчлэнгээр нарийн тайлбар ихтэй. Тэгвэл энэ үзэл санаа гарч ирснээр 90 цагийн дуудлага юу хэлцэж байсан бэ гэхээр зэрэг энэ хүн төрөлхтний түүхийн төгсгөл ирлээ гэдэг нөгөө Фукуямагийн мэдээлэл тэр үеэр гарч ирсэн. Энэ юу гэсэн үг гэхээр зэрэг энэ либерализм гэдэг дээрээс цаашаа явах замгүй болчихлоо. Ингээд төгсгөл тэгсэн ч гэсэн цаашаа явах замгүй болсон ч гэсэн хүн төрөлхтнийгөө өсөд байгаа эрхчлээ ас жаргалаа олоогүй байдаг. Улам их боолчлолт орсон байдаг. Тэгэхээр зэрэг дараагийн үзэл санаа хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Дараагийн зам хэрэгтэй болчих байгаа. Тэр нь монголчууд юм аа гэдэг ингээд маш олон нарийн учрыг тайлбарласан нэвтрүүлэг 90 цагийн дуудлага нэвтрүүлэг хийгдэжсэн. Эндээс би баярлаад за энэ бол маш том зүйл. Энэ өнөөгийн дэлхийг хүн төрөлхтний явах гарцыг заасан өөрөөр хэлбэл бурхан багшийн 4 үнийн сургаалыг яг амьдрал дээр улс төрийн амьдрал дээр тайлбарлаад гараад ирсэн маш том үйл хэрэг байна гэж миний хувьд маш их олзуурч энэ дээр маш их ажилласан байдгийг. Тэгэхээр бурхан багшийн 4 үнийн сургаалч хүн өөрийгөө аврах гэсэн та өөрөөхөө л аврал гэсэн бурхан багш номлол байгаа шүү дээ. Тэгвэл юунаас яаж аврах юм гэдэг дээр 4 үнээр байгаа бол энэ яг тэр улс төрийн амьдрал дээр дөрвөлнгэр ингээ сайхан ярьчлаа, тайлбарчлаа гэдэг зүйлийг гаргаж ирээд энийг одоо нөгөө бурханы шашинд дунгууд маань
За эн чинь 10 цагаан буян шүү. За ингээд буйны үүдэл гэрлээ, буйны үүднийг хэлгээд ингээд нөгөө бурхан шашныхаа номоор ингээд аваа явчихаасаа гэж би хүсэж байсан байхгүй юу. Тиймэрхүү байдлаар би шашинд гандан тандаж үзчихсэн. За тэгээд үүнээс гадна 2011 онд гал үндэстэй холбоо анх бас нэлээд хүчтэй гарч ирж ирсэн. Бас 2011 онд юм уу? 11 онд тийм. Энэ бол газар шороорын төлөө тэмцлийн хамгийн оргил үе гэж миний хувьд харж байгаа. Ягаад гэвэл зэрэг энэ юуны талбай дээр төв талбай дээр олон зуун морьтон хөсгтөн морин дэрхтэн ингээд олон хоногоор сар марчилсан нь яасан тэгж талбайг эзгэж тийм том чагсаал болж ирсэн морьтон монголчууд юм. Тэгэхээр энэ бол 2011 онд болж ирсэн. Тэгэхээр 2011 онд ерөнхийдөө мөнгө тэнгэртэн монголчууд хүндрэлтнийг аварнаа. Одоогийн хүндрэлтний энэ юу чинь ийм аюултай буруу замаар яваад ийм аюул болоод байна гэсэн маш том юм эхэлж ирсэн. Тэгээд 2012 он ерөнхийдөө нөгөө 12 сарын 21 гээд дэлхийн сүрэх нөгөө нэг айдас болж ирсэн шүү дээ. Тэгээд 21-нд бол энэ айдас амиралсан өдрүүд боллоо. Өөрөөр хэлбэл эндээс Монголын эренг өсөмжилсөн энэ үйл явдал болсон. Ягаад гэвэл нөгөө ягаад тэр 2012-ны 12 сар 21-нд тэр их айдас байсан бэ? Хүн болгон тэрэнд яаж тийм ягаад тийм итгэл үнэмшилтэй хандсан бэ гэхээр зэрэг нөгөө хөгжинө гэдээ яваа энэ бүх үйл бүхэн чинь дэлхийгээ сүрүүлэх ажил хийгээд байна гэдэг хүн мэдээд байгаа шүү дээ. Тэгээд нэрэл бид нар дэлхийгээ сүрүүлээд байгаа юм чинь аимшигтай болно штэ гэдэг тэр хүмүүс энэ зүйлийг ухамсарлсан ийм явдал боллоо гэж миний хувьд дүгнж үзчихсэн. Тэгээд энтэйсээ яасан Монголын эренг өсөмжилсэн юм онц гарч ирсэн. Тэгээд халуун цуст монголчууд гэдэг ингээ хамаг Монголын төсөлгээд энэ явсан томор хөдөлсөн. Тэгээ Монгол улсуудны 100 эрхэм 100 чухал сэдв гэдэг энэ нэвтрүүлгүүд гарч ирсэн. Энэ бүх үйл явдал маань энэ Монголын эренг айс яваа Монголын эренг ийм юм а гэдэг тэр зүйлийг тодорхойлсон маш том үйл явдлууд боллоо гэж үзсэн. Одоо 100 чухал сэдвэр жишээлбэл тэнгэр үзэл гэдэг нэвтрүүлэг гаргаад тэн дээр ч маш олон сайхан зүйлүүд тодорхойлж гарч ирж байсан. Хөгжлийн тухай нэвтрүүлэг гарсан. Тэндээс бас олон сайхан зүйл тодорхойлж ирж байсан. Гэх мэтлэнгээр ерөнхийдөө ард түмнээ сэрэл синхруулах том гавьяатай үйлүүдийг энэ халуун цуст монголчууд 12 оноос бас бэлтгэж эхэлсэн байдаг. Хамаг Монгол төсөлгээл жавхлан ч бас ингээл хамаг монголоор яваал тэгээд том гавьяатай үйлийг хийсэн байдаг. За тэгээд дахиад 2012 онд юу болсон бэ гэхээр зэрэг 9 дугаар богд миний дараагийн 10 дугаар дүр Монгол орондоо Монгол хүн болж тэр шашин намыг ахуй хөтөлгөрүүлэх болно гэд. Ингээд 10 дугаар дүрийн богд маань одоо энэ дэлхийг аврахын том үйлийг эхлүүлэх юм байна гэдэг хүлээлт надад үүсгэсэн. Тэ? Тэгэхээр зэрэг энэ дээрээс би юу хийжсэн бэ гэхээр зэрэг 2013 онд анх шинэ нэрийн хөгжил ямар байх вэ гэдэг энэ нэг эвлүүлэг анхаал хийжсэн. Тэгээ энэ дээр гол гарах гэсэн санаа маань юу вэ гэхээр зэрэг 8 дугаар богдын одонг 9 дугаар богдод Монголын төр нэхэн олгож байна. Дахиад 10 дугаар 9 дугаар богд өөрөө миний 10 дугаар дүр дараагийн шашин номыг хийнэгээ дараагийнхаа одоо энэ наснда би амжаагүй юм а 10 дугаар дүрээрээ амжуулах юм а гэд ингэж хэлчихэж байгаа. Тэгээ энэ дээр их ард түмний итгэл үнэмшил маш өндөр байгаад байгаа. Энэ дээрээс нөгөө нэг дараагийн шинжлэх ухааны талбар Монголын төрийн энэ үйлэр болох юм а гэдэг байдлаар юм хийгээд тэгээд ерөнхийдөө үндсэндээ гандундаа хандсан байдгийг 2013 оноос тэр нэм самбууга авч эднэрт за ингээд энэ 90 цагийн дуудлага гэдэг энэ гайхалтай нэвтрүүлэг гараад ингээд одоо 10 цагаан буйны үйлийг нөгөө бурхан багшийн маань нөгөө дөрвөн өдрийн сургаалыг яг ингээд сайхан номлоод ингээд ус төрийг ингээд зөв авч явах бүх сайхан юм хийчлээ. Одоо шажин ном маань энэ дээрээс ингээд сайхан хамтраад явчих юм бол гэсэн байдлаар хандах гад дийлэггүй. Ерөөсөө угаасаа намайг сонсохыг ч хүсээгүй. Гэхдээ би энэ шинэ нэрээр төгсөл ямар байхаа гэдэг ингээд 3 4 эвлүүлэг хийгээд тэрийг ингээд CD-нд бичээд тэгээд аваач өгсөн байдгийг. Нямсан бууга авчид. Тэгтээ нямсан бууга авч байгаагүй тэр нарийн бичгийн дааш чиглэлийн жилийн нэг залуу байсан. Тэр хүлээж авч ирсэн. Хэн блэ? Чимдгүү. Мэдгүй. Тэгээд 2014 онд ерөнхийдөө тэр ёс зүйн нэвтрүүлэг хийгдэж ирсэн Монгол толготны. Тэр яасан бэ гэхээр зэрэг одоо ёс зүйг л өргөчих юм бол Монгол байхгүй юм болго. Тэгэд нөгөөхөр байхгүй мал ганц хоёр саны нэгдэл байна гэдэг нь шүү дээ, тэ. Тэр шиг ингээд тэр юу юм уу бүгд байна гэдэг ингээд батлага тайлбарлаж чадсан байхгүй юу? Агуу түүх байна, энэ мал байна, ингээд шашин соёл нэг байна, ингээд байхгүй юм уу гэхэлэр зэрэг ёс зүг яаж өргөх юм бэ гэдэг дээр
Тэгээ энийг заах ёстой хүн юм бэ? Би бол ёс зүйтэй хүн биш гэхдээ тэгээд бид нар өнөөдөр энэ хоёр нам ингээд энэ улс орныг илгэр нэвтрүүлсэн шүү дээ. Тэгэхээр зэрэгэн дээр ямар ч гэсэн уушлах зүйтэй байх гэдэг. Тэгээд түүнээс гадна 2014 он юу болсон бэ гэхээр зэрэг энэ бол уул уурхай салбар хамгийн хүнд жил болж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалт бол 70%-аар буурсан. Оюун толгой 300 ажилтнаа харж 70 дуурхай бүтээн байгуулалт бүтэн жил зогссон. Өөрөөр хэлбэл уул уурхайд хүн жил болно гэдэг чинь маш их уул нээлттэй байх нь шүү дээ, тийм. Уул уурхай зогсчвол бид нар амар зайгаа үүсчих гээд байгаа шүү дээ. Тэгсэн байгаль ээж маань ч амрах гэдэг. Тийм, байгаль ээж маань ч амрах гэдэг. Ард түмэн бол оюун толгойгоо зогсоох гэдэг шүү дээ. Ард түмэн бүгдээр оюун толгойгоо зогсоо. Энэ уул уурхайгаа зогсоомоор гэдгийг бүгдээр хэлцээд тийм учраас 2015 онд энэ жавхлан төр засгийн буруутай юм уу, төмөн олон буруутай юм уу гэдэг хэлцүүлэг хийя гэдэг ингээд Монгол телевизийг нэгсэг шаардаа тэгээд тэгж ТV9-оор нэг хэлцүүлэг алт тэгээд ерөнхийдөө 3 сар жагсаал зохион байгуулж байсан. Төр засгийн буруутай юм уу, төмөн олон буруутай юм уу? Оюун толгойгоо ухаж яах гэдэг юм бэ? Оюунтай толгойгоо ухаач ээ. Энэ будагтай ард толгойгоо ухаж болдгоо юм уу гэдэг байдлаар энэ маш том тэмцэл өрнүүлж ирсэн. Тэгэхэд яасан бэ гэхээр зэрэг жавхлан ард түмэн өөрөө төмөн олон буруутай мөсөн төмөн олон бол оюун толгойгоо ухахгүй гэдэг нь шүү дээ. Төр засаг ухна гэдэг байгаа тохиолдолд яг аль нь юм бэ, аль нь буруу зөв юм бэ гэдгийг тодруулах гээд хэлцүүлэг заавал байх ёстой шүү дээ. Байх ёстой зүйлийг шаардж ирсэн байхгүй юу. Тэгээд тэр утгаараа одоо энэ нэвтрүүлгүүдэд өргөдөөд жишээ нь энэ юуны нэвтрүүлэг цаг үе үзэл бодол гэдэг нэг оюун чимэг сэтгүүлч. Тэрний юугаар орж яхад жишээ нь за та тэгээд оюунтай толгойгоо ухна гэдэг ингээд ерөнхий юм яриад байх. Яг энийгээ яг ямар өвөл хэрэгээр бүтээх гээд байгаа юм бэ? Яаж хийх гээд байгаа юм бэ? Гэх мэтлэнгээр ингээд мухарлаад байсан байхгүй юу? Хинээс асууя. Жавхлангаас оюунтай толгойгоо ухна гэж яг яахыг хэлээд ингээд те. Тэгтэл энэ дээр яасан бэ гэхээр зэрэг тэгэхээр зэрэг энэ хэн хариулах ёстой? Оюунтай толгойгоо ухна гэж яахыг хэлэх юм? Юу байх ёстой? Энд хэн хариулах ёстой юм те? Нэгэнтээ жавхлаа хариулж чадахгүй байгаа бол те. Яг энэ дээр төр засгийн буруутай юм, төм олон буруутай юм уу гэсэн яг энэ асуудалд энэ дээр яг за энэ буруу зүгийг яг ингээ ялгаа салгаад өгөх ёстой хүн хий. Тэр хариуцлагат нь хий. Чиний хаа. Төр засгийн буруутай юм уу, төм олон буруутай юм, оюун толгойгоо ухуу, оюунтай толгойгоо ухуу гэд яг ингээд хариултаа олох гээд байгаа энэ тохиолдолд энэ дээр яг хариулт өгөх ёстой хариуцлагатан одоо нэг Хувлаа хааны үед энэ чинь төрийн их багштай байсан мэдтэй тийм. Тэр чинь багшаасаа л асуух байсан. Хэрэг төрийн одоо их багш гэж байдаг байсан бол манад одоо тэр байхгүй бол одоо төрийн шашны хэмжээнд одоо ямар шашны өргөмжлөгдөж чинь тийм. Тэрнээс л одоо асуух байх та. Тийм багаач. Тийм шүү дээ. Тэгээд чи улс төр нь ингээ шийдэж чадахгүй гацчаад байгаа. Тийм улс төр нь ингээд ухах гэдэг ард түмэн ухуулахгүй гэдэг. За тэгээ аль нь зөв юм ер нь яах ёстой ингээд нэг тийс нэг талдаа гарах хэрэгтэй байдаг. Энэ тохиолдолд хэн хариулах ёстой? Миний хувьд яг энэ тохиолдолд бурхны шашин, төрийн шашин хариулах ёстой гэж үзсэн. Тэгээд энэ дээр тэр нөгөө хин Молор Эрдэнэ өөрийнх нь хэлсэн нэг үг байдаг. Философч шүү дээ. Одоо хэрвээ философи хариулах ёстой бол философи юу гэж хариулж яана вэ гэхээр зэрэг төрөөс шинжлэх ухаанаас асуугаад хүсээд хариулт авч чадахгүй байгаа зүйлд л шашин хариулах ёстой гэж байгаа байхгүй юу? Үнэн шүү дээ, тий? Ягаад гэвэл шашин бүхнийг мэднэ гэд бүхний орой дээр сууж байгаа байхгүй юу? Энэ санаа залуур дээр. Тэгээд яасан. Тэгээ ингээд нөгөө нэг юу яашлаа штэ. Уул уурхай, далд уурхай ингээ ажлын зогсчлоо, ингээ оюутлогоо ингээд ажилтнуудаа халаад ингээд уул уурхай ингээд гацчих юм бол уул малчид сайхан болчих гээд байдаг. Гэтэл төр яасан бэ гэхээр зэрэг энийг хөдөлгсөн шиг хөдөлгөхгүй бол нөгөө нэг ажлын байр бусад юм маань гацчих гээд байна те. Тэгэхээр зэрэг сайхан бэлэг 15 онд ард түмнээсээ санал асуулга асуусан байдаг. Чи мэдж байгаа юм зү те. Нийт ард түмнээсээ бүсээн жангалах уу, том төслүүдэд хөдөлгсөн шиг хөдлөх үү гэдэг санал асуулгыг мессежээр асуугаад хүмүүлгоны утсаар те. Тэгээд ард түмэн та нар том төслүүдэд хөдлөе гэдэг нэгдүгээр замыг сонгосон шүү дээ. Гэхдээ одоо бол ямар ч лээсэн яг одоо нэг сонгуулиа лувирддаг шиг тиймэрхүү байдлаар санал авсан байж магадгүй шүү дээ. Тэгээд худлаа ард түмэн сонгосон болгоод тий бас ярьцдаг. Тийм магадгүй байсан баха. Тийм. Тэгэхээр зэрэг одоо яг ингээд бүсээн чангалах уу, том төслүүдэд хөдөлгсөн шиг хөдлөх үү гэд ингээд ард түмнээс асууж байгаа тохиолдолд шашин яаж зөвлөх ёстой?
Тэ? Энд дэр за ард түмэн бол ийм шийдвэр гаргах ёстой юм шүү. Хэрвээ та бүхэн зөв сайхан амьдрыг хийж байгаа бол бүсээ чангалах нь зөв юм аа. Бүсээ ингэж чангалдаг юм аа. Бүсээ чангалснараа ийм гайхамшигтай юм төрдөг юм аа гэд нөгөө шашныхаа номыг номлох байсан байх надад. Оюун бол түр нь шашнаас асуугаагүй юм байна л да. Ард түмэн өөрсдөө шийдсэн гэд ячихсан юм байна тийм. За тэгвэл ингээд оюун бүх юмыг ард түмэлүүлж хийхэд дээ шүү дээ. Нэг өөрсдөө ингээд хэрэгс мултраад дээ шүү дээ. Тэ? За тэгэхээр зэрэг оюунтай толгоогоо ухна гэж ингэдэг юм аа гэд ингээд номлох үүрэгтэй байсан байх надад. Бухны шашны үндсэн үүрэг тийм үү? Гэрлийг номлох гэдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл оюунтай толгоогоо ингэж ухаа гэдэг зүйлийг хэлэх ёстой хүмүүс байх нь шүү дээ. Тэгээд ингээд бүсээн чангалах уу гэхлээр зэрэг байгалаа хөнөөж болохгүй. Тийм учраас бүсээн чангалах хэрэгтэй байна. Бүсээн чангалснаар муу юм болохгүй шүү дээ. Ингээд гэрэл дүрт ингээд номлох ёстой байна тийм үү? Гэхдээ асуугаагүй нөхцөлд яах вэ? За асуугаагүй нөхцөлд байлгахад за тэгэхээр зэрэг тийм учраас миний шашин танцсан асуулт юу гэхлээр зэрэг энийг тодруулж асууж яг ард түмэн чи яг ингээд ийм хоёр тал болчлоо. Одоо энэ дээрээс нэмээд энэ хин жавхлан ингээд төрсгөн буруутай мө төм болон буруутай мө ингээд нөгөө нэг галан цэстэй энэ жавхлан эднэр чи ингээд 11 оноос хойш тэмцээр байж байгаа тэр нөгөө нэг уул уурхайг жоохон сааруулсан байх надад. Тэгэхээр зэрэг яасан бэ гэхээр зэрэг нөгөө нэг баабар тэргүүтээ нөгөө нөхдөөч яасан бэ гэхээр энэ галзуу солиотой нь жагсаж болдог. Эрүүлүүд нь ягаад жагсаж болдгоо юм. Энэ галзуу солиотой нь ягаад энэ баялаг бүтээгчтэй ажлыг хорлоод байна шүү дээ энэ хүмүүс чинь. Тэгэхээр зэрэг эрүүлүүд нь сөрөөд өсгсөн зарж өөрийнхөө төлөө тэмцээч өлсөөж тураад үхийг шулуундаа гарчихсан улс гэдэг юм уу та нар чинь. Гэдэг ийм ухуулга хийгээд ингээд бас зэрэгцээ тэмцээд эхэлсэн байхгүй юу? Тэгэхээр зэрэг жавхлан нэг бол жавхлангийн зөв нэг бол баабрын зөв болох гэдэг байна да. Тийм учраас би тэр гандан тандсан байхгүй юу? За энэ ард түмч ингээд хоёр хэсэг болчлоо. Тэгэхээр зэрэг яг аль нь зөв бэ гэдэг нэг талдаа гарахад та нарын үүрэг оролцоо маш их өндөр шүү дээ. Тэ? Тэгээ хэрвээ газар ухаж болохгүй энэ чинь ийм аюултай гэдэг юм юу газар ухаж болохгүй энэ оюун толгоогоо ухахгүй гэдэг байгаа энэ жавхлангийн зөв юм аа гэх юм бол баабар яагаад бидний буруу гэж тэгээ бид нар яах юм гэдэг асуудал гарна да тий. Тэгэхээр ийм учраас учир шалтгаан зүй тогтол юм аа гэд та бүхэн номын дагуу номоо номлоод өгөх юм бол энэ юу чинь баабар ч гэсэн ойлгон шүү дээ. Бидний буруу юм байна. Ингээд бидний буруу юм байна. Гэт ингээд нэг талдаа ард түмчин гарах гэдэг шүү дээ. Гэдэг байдлаар гандан тандсан байхгүй юу? Тийм байдлаар бичиг өгөөд араас нь би бичлэг хийгээд ингээд 15 оноос ингээд шашин тандаж ирсэн. Тийм хүсэлт өгөхөд гандан тэгэд ямар хариу өгсөн үргэлж? Гандан нэг сард би анх тэр биш юугаа өгч ирсэн. Энэ жавхлан төрсөн буруутай төм олон буруутай өгсөн юм анх хэлцүүлэг гарах гээд ингээд телевизэд яаж хахад энэ тэр тэгэхэд хариуг нь өөрөөсөө өгөөгүй. Хариуг нь авах гээд би хичнээн удаа очиж сүүлдээ нэлээ ууртай нэг нөхөр одоо лам ам руугаад ингэж болтгүй юм да одоо яасан хэцүү юм дээ гэд ингээд явуулаад байсан байхгүй юу. Тэгээд нэг хоргоож нэг газар нэг удаа очисон чинь олон нийтээр харилцааны дарга тэр нөхөр нь за ийм байна гэд ингээд суухгүй за гэд ингээд юугаан гаргаад диктофоноо гаргаад ингээд дуурах. Хүний ирэхэд талдлаа стенераа аимшигтай юм гээл нөгөөдөг чинь сүр саргаал бос ирэнгүүтэл хамгаалагчаанд дуудаал тэгэл намайг хөөгөөд гаргаж ирсэн байхгүй. Би тэгтээ янз бүрийн юм яасан өнөдөр ашгаж янз бүрийн болоогүй. Гэхдээ би энэ чинь тогтоож авахгүй юм чинь энэ чухал юм чинь би бичиж авахгүй гэдэг яах юм бэ гэж бол бүртгэн жугаал тэгэл хамгаалагч нь дууц нөгөөх нь гайхаад намайг хараад явахгүй хажууд очих тэгээ гараа яасан байхгүй. Тэгэхээр зэрэг хариу өгөөгүй. Зөв. Тийм. Тэгээд энэ дээр одоо бичгээр тэр хариу өгч болоогүй юм уу? Бичгээр хариу өгч болоогүй. Тэгээ амаар ингээд өгч байгаа гэхээр зэрэг бичлэг хийх гэж нэгээд ингээд юу яагаад болоод хөөгөл хамгаалагчаанд дуудаад гаргасан байх үү? Хамгаалагчаанд дуудаад гаргасан байх. За тэгээд яг энэ үеэр тэр Чожомцын нэг юм бичлэг интернет таарсан юм. Хувийн компаниуд нь өндөр авах тусмаатай ажлын байртай болоод улс руу хөгжих ёстой. Гэтэл газар хөдлөх ухлаа гэдэг элдв өнгийн болгож ялцлаад байх энийг харахаар ер нь ард түмнийг дотроо сонсох ингэ гэрчихгүй байх шиг байна гэж. Ингээ ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр яах вэ гэхээр зэргийг гандан хийдэн маань угаасаа нөгөө нэг уул уурхайг ухах талдаан байна шүү дээ тий. Гэтэл энэ газар хөдлөх ухлаа гэдэг ялцлаад байгаа хүмүүс үү цаад малчтна гэхлээр зэрэг тэд нар чинь амь амьдралаа алдчихсан. Яах их юм мэдэхгүй учраа мэдэхгүй тэгээд тэмцээд явж байгааг иймэрхүү байдлаар нөгөө хамгийн үнэлгээ нөгөө номыг номлоод нөгөө гэгээр номлох хэрэгтэй хүмүүс чинь эсрэгээр номлоод байна да чамд эсрэгээр номлож байгаа харагдаж байна. За
Тийм үгүй юу? Тийм. Тэгэхээр зэрэг миний хувьд одоо соён гэгэрсэн газар ухуу гэгэрээгүй газар ухуу. Уул усаа ахуйс үүдгс нөсөж өгөх үү, хайрлж хамгаалж нөсөж өгөх үү? Ийм асуулт гарч байна да тий. За тэгэхээр зэрэг энэ үе дээр миний хувьд 2016 оноос ингээд өөрийнхөө зүгээс нэвтрүүлгүүд хийгээд эхэлсэн. Өө энэ юу гараад ирж. За тэгээд 2016 за иймэрхүү байдлаар 2015 он гэдэг бол ерөнхийдөө маш том юм болсон жил байгааз. Тэ? Яг ингээд уул нь яг энэ үед төрсөн буруутай юм уу төм олон буруутай юм уу гэдэг ингээд нэг талдаа гарах гэдэг ингээд ард түмчин чадлаараа хичээсэн байна тийм үү? Чадлаараа оролцсон байна. Жавхлан өнтертэй бас ягаад лам гэрчтэй хандаагүй юм болж өгш. За тэгээд сайхан бэлэгч гэсэн ягаад хандаагүй юм те? Тэгэл дандаа ард түмэнлүүлж ихэд биш ерөөсөө. Тийм. Тэгэхээр зэрэг энд бол хамгийн гол хандах ёстой газар нь чинийхаар шашин байх гэдсэн байна тийм үү? Уулна. За яг яах вэ гэдэг ингээд хандах ёстой байсан байна. Бүр ингээд гарц гаргалгаа гарахгүй бол 3 дахь чих хүнийг цайхаас аргагүй шүү тийм үү? Хэн байх вэ гэдэг энэ маргааны хэн таслуулах вэ тэгэж ч тийм. Тэгэхээр чи энд байсан бол ер нь шашинд л хандах байсан байж тээ тийм үү? Гэвчиг нөгөөдөл нь шашинд хандахгүйгээр шууд ард түмлүү буруунч гэд ард түмэн ингэ сонголоо гэд нөгөө нэг сонгуулийнхаа хар машины луурдэж. Тийм учраас ард түмний нэг нь би байна штэ. Би ард түмэн учраас асуусан байж шашнаас асуусан байж штэ. За ингээд энэ ард түмэн чи ингээд хоёр хуваагчлаа. Энэ буул урхагаа уххан зөөгээд ингээд энэ ухахгүй зөө ухаж болохгүй гэж нэг хэсэг нь ингээд энэ нөгөө баабрын асуудлыг яаж шийдэх вэ? Баабар ч одоо ингээд нь штэ. Тэр оюу толгойд ажилдаг 40,000 хүн тэр дагаж яадаг 48,000 аж ахуй нэгж энэ бүхэн чинь ингээд ажилхүү болоод ингээд өлсөж өгчих гээд байна штэ. Гэт ингээд өнөөхөө зөв гэж ингэж улаан дараад байна штэ. Тэгэхээр аргагүй одоо энэ хүний бас асуудлыг шийдэх хэрэгтэй болоод байна л да. Баабар ч бас өөрийнхөө зөвлөж үзсэн юм байна. Тэгэхээр чин зэрэг энийг хамгийн эв зүгээр зохицуулах газар нь нөгөө соён гэгэрэл номлодог, нөгөө энэр нэгөөц ухаан номлодог. Баабар гэгэрээ давал баабарт ч нэ аштай явдаг. Тийм биз дээ. Тэ? Тэгэхээр баабарч баярлаад л багштаа баярлаад л нөгөө хин ч гэсэн жавхлан эднэр ч гэсэн баярлаад л өө өстө нэр бидний хэрэг үтлээ газар усаа хамгаалчлаа. Өө нөгөө баабар газар ухах гэдэг сонсч өө бид нар өстө амар буруу юм гэж өөрийгөө өстө ингэж тамийн тарчлаанд унах гэжсэн юм шүү. Улс орноос өрөөсөө эргээр ингэж би сүлд нь муу нэрэнд очих гэжсэн байна штэ. Өө багштаа баярлалаа. Энд ямар ч тийм төвөггүй асуудал шийдэгдэх байсан байгаа биз? Гэхдээ ялч цаана улс төрийн тоглолтууд л явдаг л бах л та. Тэ бидний мэдхгүй далд ертөнцид тэ. Гүг одоо зүгээр л гэгэрлэл номлох ёстой улсууд нь гэгэрлэл номлосон бол тэ. Би зүгээр л гэгэрлэл соён гэгэрлэл номлоод өгөөч. Тэгсэн бол баабардчны хэрэгтэй тийм биз дээ. Энд улс төрийн тоглолтыг авах нөгөө гэгэрүүлдэг хүн чинь гэгэрлэл сайхан номлож штэ тийм биз дээ. Гэгэрлийн сургаал юм байт юм а. Энд улс төр ямар ч хамаагүй штэ. Одоо хэн нэгэн гэгэнтэн багш нь энэ гэгэрлийн номыг номлоход тийм биз дээ. Тийм тэр үднээс нь л ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө соён гэгэрсэн газар хуу гэгэрээгүй газар хуу уул усаа ухаж сүдгс нөсөж өгөх үү арилж хамгаалс нөсөж өгөх үү. Энэ мэдээ асуултыг яагаад би тэгээд юу хийж ирсэн нэвтрүүлгүүд тэгээд яг тухайн үед нөгөө 2015 онд чинь тэгээд Симба Монгол Симба буюу оюухан хаанчлал гэдэг тэр юугаар аратны арслан киногоор яагаад тэгээд тэр дөрүүдэн гаргаад ийм нэвтрүүлэг хийгээд за тэгээ 2016 онд Жавхлан улсын хурлын гишүүн болсон. Энэ бол тэр чигээр Жавхлангийн жил байсан. Яагаад гэвэл энэ ч өөр нөгөө Монголын ярьсараа дууласаа аврын хамгаална гэж ингэж тэмцээрэн байгаад ард түмний хайр хүндлэг үлдээгээд тэгээд нөгөө улсын хурлын гишүүнд болж штэ. Тэгээ энэ бол яг энэ 15 оны энэ байдлаас харахад яг өөрийнхөө яг цэвэр зөв үйлээр гарсан байгаа биз? Төрд тийм учраас энийг миний хувьд тэнгэрийн ташуур тэгэж ташуур барьж орсон. Ташуур далайж яасан. Тэгээ 9 мортонтой орсон. Тэгээ тэнгэрийн ташуур гэж үзээд энэ дээр тэгээ домог амилснэгээд энэ дээрээс бол нэлээд том учир тогтхон тайлбарлаж ингээд энэ хоёр нэвтрүүлгээ хийсэн байдгийг. Тэгэхээр зэрэг энэ дээр бол тухайн цаг үеийн байдал тэгээ яг тэгээ гарц гаргалгааны үеийн зөв шийдэл нь юу юм? Лам багш маань энийг номлосон, лам нь хэрвээ энийг номлосон бол гэсэн байдлаар хандаж тэр юугаа хийсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг одоо би түрүүнд номлоод өгсөн бол өө ашгүй гэгэрүүлжлээ намайг л баабрын ч гэсэн баярлахаар аль нь баясахаар тэр юм нэгэнтээ гандан хийгээг бол одоо хувийнхаа зүгээс хийчих гээд ингээд нэвтрүүлэг болгож оролцсон байх нь шүү дээ. Тий. За тэгээд 2017 оны 7 сарын 7 ингээд за энэ Батболго ерөнхийлөгч болсон. Энэ бол тэр гал дахиажил. Дохио үзэгддэг.
Монголын төр төсний зурхаанд байдаг зүйл ахнаа. За тэгээ Монгол ялна гэдэг энэ бол аргагүй ард түмэн бас л нөгөө Монгол ялна гэдэг нөгөө нэг сайхан уур амьсгал нь хэвээрэн байгаад байна шүү дээ. Тэгэл Батулга дээр бол үнэхээр тийм сайхан юм болж ирсэн. Надад ч гэсэн маш баяртай юм болж ирсэн. За тэгээд энэ дээрээс 2017 онд миний хийсэн нэвтрүүлэг бол уухай залуучууд дээр 2017 онд очиж ирсэн. Тэгээ уухай хичээлгээд тэгээ энэ мэрэгч бол хорон гэдгээрээ ерөнхийдөө бас энэ л одоо нөгөө газар ус чинь яагаад юунаас одоо ухаад байгаа яавал яах вэ гэсэн маягаар бас нэвтрүүлэг хийжсэн. За тэгээд энэ уухай хичээлүүд нэвтрүүлэг дээр ажилласан. За тэгээ энэ дээрээс нэг юм болсон. Нөгөө одоо энэ Чингис хаан гэдэг байгаа шүү дээ. Мэргэн баасан жаргал гээд. Тэгээ энэ тэгээд тулгаа тэгээ одоо тэр болоо тэгээд тэр нэг хөрхөн залуу байна шүү дээ. Тэгээд далд мөнх хаах юм шиг энэ дөрвөн залуу уухай гээд юу байгуулчихсан. Би тэр хүүхдүүд тэр ирээд тэгээд тэр бид нар бас дундаас зөндөл нэвтрүүлэг гаргаж ирсэн. Тэгээд яхад энэ нэг өглөө ирсэн чинь нөгөө нэг мэргэн чинь өглөө би тэднэр тэр уулзна гэдэл гарах гад сандарч ирсэн чинь юу нэг фэйсбүүкээр ортоо нөгөө мэргэн би Чингис хаан байна. Монголын эрен үе эхэллээ гэд ингээл ажилладаг байхгүй юу. Тэгээд очиод бид нар тэгээд заа Чингис хаан мэн гэл ингээл тэгж яхад би Монголын залуучууд Чингис хаан гэд ингээд зориглоод өндөөж болж байхад те яагаад Монгол улсын ерөнхийлөгч ийм зангаргаар өнөөдөр нь хагаралцсан улс орноо босгож яагаад болохгүй гэж хэрвээ зориглол болохгүй юм байхгүй гэсэн байдлаар юм хийжсэн баатруулж байгаа. За тэгээд ийм хийцэн хүн чинь 2018 оны 7 сард Төв ганданд одоо та бүхэн ард түмнээсээ уушлахгүй гатхаа гэд бишиг өгсөн байх нэ. Яагаад гэвэл та нар буян гэж нүгэл номлоод байна. Энэс ч болоод Монголын ард түмний зовлон туйлдаа хөрчлээ. Тийм учраас энэ хэм нүглээ намжлаад Монголын ард түмний өмнө нүглээ намжлаад уушлах хэрэгтэй гэдэг бичиг өгсөн. За тэгэхээр хэрвээ гандан маань зөв байсан бол номынхаа дагуу байсан бол ямар нэгэн байдлаар өө чи юу хэлчих үү гэдэг нөгөө шүүмжлэлт дуртай байдаг байдлаараа хандах байсан байх таа тий. Гандан гэж ярихаас гандангийн тэргүүлээд байгаа тэр чойжм цамгууд хамаатай юм шүү тий. Тий мэдгүй одоо гандангийн Төв гандангийн захиргаан тэгээд л өгсөн олон нийт харилцаалбаны хүн намдаг байдал Төв гандангийн удирдлагын зүгээс л гэж ярих юм байна тий ерөнхийдөө бол Төв гандан л гэдэг ямар учиртай байгууллага ямарсан гандан төгслийн Төв гандан төгслийн хэд бурхны шашинтны Төв гандан төгслийн хэдийн захиргаан тэгээд аваад очсон энэ юу нөгөө олон нийт харилцаалбаны хөнгөөл нэг хүн авдаг байхгүй юу. За тэгээ харангуутаал за таны наадах чинь хариуг нь эргээд өгнө гэдэг. Тэгээ хариуг нь авахад ингээд өрөөд очисон чинь яадаг байхгүй юу. Тэр нөгөө бямб чавдаална. Тэгээд нэг өрөөндөө бас 5 6 ламтай ингээд байж исэн. Очисон чинь тэгээд ороод ийм бичиг ингээд өгсөн тэрний хариуг авъя гэдгсэн чинь өө таны наад юу чинь бид нартай ярих хэрэггүй хуулийн зөвлөхөөрөө бид нар хариу өгнө гэсэн байхгүй. Хуулийн зөвлөгтэй уулзаа гэсэн байхгүй. Тэгэхээр зэрэг нэг юм байна. Номын ёсоор хэрвээ энэ ганданд хийж байгаа одоо тэр таарлан бямж байгаас ахгуулаад хамлам чойжмс эднэр ямар нэгэн байдлаар номоо үтсэн номын хүн байдаг болвол хүнтэй нэг хүний ёсоор харьцнаа да тий. За юу ялангуяа шүүмжлэх юм бол асар дуртай хүлээж авна да. Тийм үгүй чи ном үтсэн. За тэгэх ёстой юу. За тийм нэгдүгээр бид нэр дутагдсан байна да тий. Тэгээд эн чинь ямар ч байгууллагын хүн ингээд хүнтэй харьцдаг да тий. Тэгвэл энэ гандангийнхаа хүнтэй харьцах ямар чадваргүй болсон байна да тий. За тэгээд ингээд авах гээд ингээд ичнэ хоног яваад сүултээ дийлэлгүй тэгээд би муур багш үлгэрдэг цуврал хийсэн. За ингээд энэ цувралаа хийчихэнгүүтээ өдөө гэртээ амрах гээд эртэл 95 хоноогүй байж байтал ардаас Баянгол дүүргийн цагдаагийн газараас судалж байна. Нэг хэмжээний дагуу та энэ дэрж байцаалт өгөх хэрэгтэй байна гэд. Тэгээд би хурцирж байцаалт өгсөн. Тэр юунд гандна юу Баянгол дүүргийн цагдаагийн газар. Тэгтээ яасан бэ гэхээр зэрэг би ашгүй минь энийг ингээд шийдээд өгдөг газар байдаг бол одоо Монголын ард түмэд юу хэрэгтэй вэ? Энэ л хэрэгтэй байна те. Үнэхээр энэ шашин ном зөв буруу номлоод байвал одоо энийг засахгүй бол ерөөсөө улс оронч нь аюултай байдал байгаа учраас би өөрөө хогрох яах их нь ямар ч хамаагүй. Хэрвээ миний буруу байдаг бол би ямар ч ялцсан ихтгэл хүлээхэд бэлэн. Уг нэг тогтоод газар байдаг юм а гэхлээр нөгөө ашгүй. Монголын төр тогтоод газар байвал чинь аштай юу дээ те. Гэтэ мэдээж байхгүй шүү дээ. Шашнаас гадуур юу юм чинь те. Тэр чойжмс буруу номлож байна, зөв номлож байна гэдээ шалгадаг боловсруулж Монголын төр байхгүй шүү дээ.
Харин тэгэхээр зэрэг энэ нөхдүүд бол намайг гүтгээд байна гэсэн маягаар бичиг өгсөн байгаа. Би тэгэхээр зэрэг энэхээр хажуунаас гүтгээгүй шүү дээ. Өөрийнх нь ярьсан яриаг баримт болгож оруулсан байгаа шүү дээ гэж нөгөө байцаагч хэлсэн байхгүй юу? За тэр үднээс нөгөө байцаагч прокурор хоёр яасан байх нь гэхээр зэрэг энд хэрэг үүсэх арга алгаа нэгэнт баримтын өөрийнх нь хэлсэн үгийг оруулчихсан учраас энийг гүтгсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгээ энэ эргийг хэрэгсэхгүй болгож байгаа байхгүй юу? За тэгчихсэн чинь за энэ нэг хэрэг ингээд энэ яг хувийн хэрэг гэдэг ингээд нэг очир чухал зүйл биш аа. За тэгээ 2018 онд нэг юм явуулсан байгаа. Тэгээ 2018 оны 9 сарын 23-нд нь Алтан дээд үнэний аялгау гэдэг энэ судар судлаачдын чуулга уулзалт болоод тэн дээр яасан бэ гэхээр энэ 2011 он 18 он бол дэлхийн улс төрд бол маш том шийдвэрлэх байх болно. 9 сарын 23-нд тэр нөгөө Тэнгэрийн Чингис батлагчийн шинжилх ухаанаар Чингис батлагч гэдэг нэг эрдэнэгөө хэлсэн байдаг. За тэгээд энд бол тэнгэр буус юм аа. Энэ бол Алтан дээд үнэ гэрээ гэж эзэн Чингис хааны ийм чухал юм байдаг юм аа. Энд өнөөдрөөс яг энэ өдрөөс энэ танхимаас энэ том үйл хэрэг эхэлж байгаамаа гэд. Ингээд ярьж ирсний дараах нь 7 хоногийн дараа 2018 оны 10 сарын 1-нд улсын ерөнхийлөгч энэ улсын их хурл тар гэдэг шаардлагыг тэр парламентын танхимаас тавьж ирсэн энэ дээрээс. Тэгээд энэ төрийг суураар нурааж шин төрийг байгуулах тийм эрс шинжилэлд улсын хурлын гишүүд та бүхэн бэлтгэлтэй байгаарай. Ард түмний эрс шинжилэлд та бүхэн минь бүгдээрээ нэг цолгож гарах юм бол би ерөнхийлөгч аваар бүр эрхийн дагуу энэ зүйлийг дэмжихэд бэлэн байна гэд ийм зүйл 18 онд болж исэн. За энэ дагуу гал үндэстний гэсэн хэдэн хүмүүстэй чинь би чинь 15 оноос хойш хамт явсан юм чинь. За бид нар ингээл хуралдаал ингээд за энэ улсын хурлыг тар гэд ингээд бид нар чи 10 оноос хойш л тэмцсэн шүү дээ тий. Гэтэл одоо ерөнхийлөгч маань ингээд улсын хурал тар гэдэг ийм тавьж яхад одоо нөгөө нэг тэмцээдээс улсууд чинь хамт одоо өстө ухаалаа төлөх ёстой шүү дээ тий. Тэгтэл бид нар энэ нөгөө тэмцээдээс улсууд чинь таг чимээгүй болчихлоо. Ер нь энэний араас ямар төр гарах юм бэ гэдгийг ер нь бид нар бэлдэг байсан юм шүү дээ. Гэдэг зүйлийг ярьж хэлцэж байгаа. Тэгээд хөх өвгдөө сонсё. Гэт ингээд хөдөө орон нутгуудаараа явъя. Гэт ингээд алтан цэцэг энхээр ах бид гурав эзэн хааны нутг руу явах томилгоо аваад ингээд 2018 оны 10 сарын 25-нд хөдөлж ирсэн. За тэгээд юун дээр өмнө дэлгэр суманд тэнд 7 хоног тентхийн хөвгүүдтэй уулзаж танай нутгийн аль сар болсон одоо төшиг болох өвгчүүд хаана нэг өдөр яваад дараагийн хүнийгээ сурыг сонсоод маргааш тэр үнтэй уулзаад ингээд бид нар 7 хоног жисэн байхгүй юу. Тэгээд цаашаа ерөнхийдөө Бачрээд яваа тэгээд дадал наримлын эдэргээд ингээд хойд сумдаа ямар ч байсан ихний удаа гүцээч гээд ингээ явж исэн байхгүй. Тэгсэн чинь Бачраадэд ирсэн чинь нөгөө нэг гутайн даваа ухагдах гэж үүний чинь нэгээд тэгээ нөгөө гутайн даваагаа хамгаалсан Бачраад сумын хэдэн нөхдүүд 1 4 5 хүн одоо өстөн нэр энэ хөвлөл уух гэдэг нь одоо л яах юм бол ууччих юм бол тэгээд нөгөө оном мөрөн маань цаанатаар ордчихлоо чинь зэрэг оном дааж ундаалж идэг нөгөө улсууд энэ олон хүн мал юу болох вэ гэх тэгээд бидний тэмцэл нөгөө гутайн давааг хамгаалах тэмцэл болоод ингээд солигдчихдгийг нөгөө хөвгдөө сонсох гэж байсан улсууд чинь гутайн даваагаа хамгаална. Гутайн даваа гэдэг маань нөгөө нэг юу гараа юм бол мөнгө тэнгэрийн даваа гэсэн нэртэй юм байна. Тиймэрхүү орчил хүмүүс тэр нутгийн хүмүүс тэр тайлбарлаад тэгээд ингээд нөгөө нэг гутайн даваагаа хамгаалах гээд ингээ явж байхдаа нөгөө нэг 3 4 хүнтэй бидний Бачрээдийн оном багийн хэд хүн хүмүүстэй байсан улсууд чинь ёр хэд хоногийн дотор бинтэр ороод тэгэл нөгөө нэг оном мөр хөдөлгөөн гэж маш том хөдөлгөөн байгуулагдаад тэгэл ингээл тэр өдрүүд чи ерөөсөн мөнгө тэнгэрийн хүч гэж юу байдаг юм бэ? Стенэр нүдэрээ харлаад авах юм бол бид нар чинь бөөн сэтгэл хөдлөлөөр юм хийж исэн. Тэгээд за тэр үеэр яг чойжонцын нэг хэмжил 500 мянган төгрөгийн торгуул ирж ирсэн байх нэ. Энэ яасан бэ гэхээр зэрэг энэ ууг нь бол энэ цагдаагийн газар хэрэгсэхгүй болгосон шүү дээ. Тэгсэн чинь оюуны өмчийн хулгай болгоод тэгээ ингээд заавалчгүй намайг торгуулж санаа намрах гэдэг юм яа тийм нэг тийм болж ирсэн. За тэгээд 18 онд энэтэй зэрэгцээд юу болсон бэ гэхээр зэрэг Мегомбын хол огцор гэдэг маш том жагсаал болж ирсэн тий. За тэгтэл огцорч өгдөг бай. Ард түмэн даяараа талбай дүүрэн 30 40 мянган улаан цугдаад огцор гэдэг огцор дгүй ингээд одоо яагаад гэвэл хуулийн заалт байдаг. За тэгээ ингээд ёс зүйн захиад ёс зүйн дээдлээд ингээ огцроод хочээ гэдэг. Ёс зүй гэж юу яах юм мэддэггүй. Ёс зүй хороо хуралдаад идэг. Ёс зүйг мэддэггүй. Ингээд 45 оноогоо за энэ хоёр инхээр авах дээр ямар нэвтрүүлэг хийжсэн бэ гэхээр зэрэг
энэ багш нэгээд ингээд 10 цагаан буйныг үйлдүүлнэ гэд ингээд аадаг юмын тавиулаад мөнгө төгрөгийг аваад ингээ явж байдаг. Энэ ёс зүйн номлодог гэдэг энэ үр хариуцлагатай багш нь яг энэ үеэр юу бодож явдаг юм бол гэдэг нэвтрүүлэг хийжсэн. Шавь нь бол шившгэлтийн бид нар шившгэлдэж штэ. Ичээч гэл нөгөө чи юу болж ирснийг санаж байна уу? Их болдог огцор гэл. Би энэ хос төр санагдаггүй байсан шүү дээ. Санахгүй нь уу? Санахгүй. Энэ ёс зүй ороо уралдлаа гал ингээл ёс зүй гал ингээл бөөл юм болсон шүү дээ. Тэгээд 45 оноо гаслаа гэсэн. Тэгээд сүүлд нь ерөнхийлөгч хууль санаачлаад ингэж огцруулсан. Яагаад гэвэл хуулийн цав тавихгүй чи би яаж огцрох ингээд нөгөө энэ холд нь гайхаад байгаа байхгүй юу? Их болт чинь хятад багштай юм шиг, хятад лам багштай юм байл шүү дээ. За ямар ч байсан одоо надад байдаг тэр зураг нь бол одоо чухмал нөгөө нэг хинчил чойжомс чинь дагуулаад хадаг өргүүлээд ингээл мандал өргүүлээд ингээл дагуулаад явсан. Тэр бол яг нөгөө жагсаал магсаал гэл ингээл яваад байгаа байхгүй юу? Угаасаа бурхан багшийн дүүцсэн өдрөөр нөгөө төрийн одоос өдөрлгүүд ирдэг шүү дээ. Тэр үеэр л ирсэн бахал гандан нэгчлээ эд дээр ирж байгаа учраас. За энэ дээр бол ерөөсөө чиний хувьд бол энэ чойжомс ямар ч хамааралгүй л гэдэг тийм үү? Би болохоор мэдэхгүй учраас гоо чи түрүүнд ярьлаа шүү дээ. Чи тэр яриа түрүүнд яасан бэ гэхээр зэрэг за ингээд яг аль нь вэ гэдэг дээр хэнээс асуух уу гэхээр зэрэг тэр төрийн шашнаас л асууж тарах байх. Хамгийн гол нь асуухгүй байх. Хамгийн гол нь асуухгүй байхгүй. За тэгэхээр зэрэг асуусан бол одоо хэлэх байлгүй дээ. За тэгвэл асуугаагүй учраас тэгэхээр зэрэг энэ дээр яасан бэ гэхээр энэ хоёр ах энэ дээр хамтын хариуцлага гэж юм байх хэвээр. Нэгэнтээ тэр төрийн багш, төрийн шашин гэд ингэж байгаа бол юуны багш юм? Төрийн шашин багш үсттэй тийм биз дээ. Төрийн шашны хэмжээнд саяхнаас л орсон баг бурхны шашин. Тэрнээс өмнө бол төрийн шашны хэмжээнд буддын шашны нэг тийм дээгүр тавьдаггүй байсан. Яг зөвөр нь үндэсний нийт хүн амынхаа югаараа уламжлалт гэдгээрээ юу яжсэн. Саяхнаас л төрийн шашин болгосон шүү. Хэд оноос? За 2020 он байна уу 19 он байна уу тэр л байгаа шүү. Тийм үү. За ямар ч байсан илүү давуу эрх эдэлсэн шашин байсан тий. За ямар ч байсан энэ чойж ямар ч хамаагүй юм байна тий. Ямар ч хамаагүй. Сүүлд тэр төрийнхэн ч бүр ганданд чирхээ байлсан шүү дээ. Тэгэхээр зэрэг яг хөө энэ үед юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг харин бүр урагшаа хятад руу явдаг болсон юм бэл шийднэр чинь. Энэ үед энэ хоёр ах юу гэж хэлсэн бэ гэхээр нэгэнтээ энэ төр унж байгаа бол дараагийн унах зүйл нь шашин байх ёстой. Одоо энэ дээр чиний хувьд бол ингээл ямар нэгэн байдлаар цэвэр авчулчих гэдэг шүү дээ. Тэр шиг нөгөө нөхдүүд бас өөрсдөө цэвэр авчулчих гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс цэвэрсэн бол улс ор өнөөдөр ямар гайхалтай байх байсан тийм үү? Гэтэ яг хамгийн гол нөгөө улс ор ард түмний ёс зүй унаад байна шүү дээ. Ёс зүй унаад байна гэдэг чинь ёс бус үйлдэл аимшигтай болоод байна шүү дээ. Юу тэр охин үрээ өвчин тэгэхээр тэр нь ялах амтныг заазуурдах ингээл амар юм болоод байна шүү дээ. Энд бол аимшигтай юм болоод байна шүү дээ. Энд болохоор санаатаагаар би бол гадны л юу гэж ойлгож байгаа. Би гандан гişлийн хийд дээр бол 15 жил ер нь тэр хэдний удаа өдрөлгууцаас хамтарч ажиллаж байсан л да чадлаараа. Гэхдээ яг ямар ч хэлсэн тэгэл дэмжилцэл одоо сансан санаачилсан ажил дээр маань дэмжилцэл яг явдаг л байсан л да. За тэгэхээр зэрэг хамгийн гол юм ингээд шүү дээ. Ёс зүй юунаас болж унаад байна вэ? Ёс зүй унах шалтгаан нь 1937 оноос хойш шашингүй үзлэр одоо 70 жил явчихад байгаа шүү дээ. Хамаг одоо эрдэмтэй номтой гэсэн лам нарын чи устгаа хийцсэн шүү дээ. Жинхэнэ ёс зүйн юу номлодог одоо тэр тодорхой хэмжээний эрдмийн оргилд хүрсэн одоо тэр манлайлагч нар чинь одоо тэр 200-300 жил одоо тэр улс охолгүйгээр харин ч бүр тусгаар тогтнолоо бас авч чадсан мандуулж чадсан нэмэлт төгтөө шүү дээ. 11 он. Тэгэхээр зэрэг 1937 оны хядгалгаа орж ирснээс ингээд ёс зүйн цаа. Өөрөөр хэлбэл тэр 37 он хүртэл юу байсан бэ гэхээр зэрэг энэ байшин сав барилга, эд юм чунах, энэ эд хөрөнгө, цалин мөнгө энэ юмны чинь хэрэггүй юм аа. Хамгийн аврахын төлөө ингэж өөрийгөө хөгжүүлдэг юм аа, ингэж зориулдаг юм аа гэдэг номлол байсан гэсэн үг шүү дээ. Ном тий. Тэгэхээр зэрэг одоо 1990 он шашин сэргсэн гэдэг чинь уг нь энэ номоо номлох хугацаа номлох ёстой болж таарсан шүү дээ тий. Шашин сэргэнэ гэдэг чинь одоо энэ эд юмны хэрэггүй шүү, өмч шунахын хэрэггүй шүү, өмч гэдэг чинь чамайг хувийн өмч ямар нэгэн өмч гэдэг чинь чамайг хүлээс шүү. Ингээд өмчгүй байхыг номлодог шүү дээ. Гэхдээ нөгөө нэг бас ингэж ойлгох хэрэгтэй л дээ. 1990 оноос хойш
одоо ардчлал нэрийн дор хүн шашин шүтгэхгүй нь одоо тухайн хүний асуудлаа л гэж бас тэгээ түүний завсар гадны маш олон шашнууд орж ирсэн шүү дээ. Тэд нар чинь жинхэнэ яах нь нөгөө нэг цул байсан буддын шин ерөнхийд нь голлож тийм ээ өвөө аав ээж нь бас бурхны шишинтэй байсан тэдгээр хүмүүсийн дахмадууд л болцсон байсан үү шүү дээ нэг ёсондоо. Залуучууд нь болохоор шашингүй үзлэр ингээ өсчихсөн. За тийм. Тэгэхээр зэрэг чиний наад юу чинь ингэж буруу болоод байна шүү дээ. Би юу гэж гаргаж ирсэн. Чи болохоор яг ингээ тулгаж ингээд бүр ингээ гэх гээд байгаа байхгүй. Тулгахаас өөр яах юм шүү дээ. Эн чинь бас тэг хитрхи бас тэг шууд энэ тулгаснаас чинь болоод нөгөө нэг зарим хүмүүс чинь ингээд энэ дэр чинь дөрүүлээд байгаа байхгүй юу. Ингээд тулах чи энэ бас хэтрийн ийм тулах ингэж штэ. Яг хоо тодорхой хэмжээ. Соён гэгэрсэн газар өгөх юм уу, гэгэрээгүй нь газар өгөх юм уу? Уул усаа ухаж сүйтгсэн өсөж өгөх юм уу, хайрал шамгаас нь өсөж өгөх юм уу? Энэ л асуултанд хариулах болохоос төр тэр ингээд гадны шашин, гадаадын хүн гадны шашин л гээд байх. Тэг ингэж хэн асуусан юм? Одоо хоёлаа энүүнийг асуусан юм уу? Би харин асуусан гэд би ч чамд дөнгөж чамд тэг бичгээр ерөөсөө энэний хариулт ерөөсөө тэг саяхан энэ 100 хүртэл хоёлаа очив өстэй. Чингисийн төрийг мандуулъя л гэлээ. Аль нь энэрнгүү аль нь харгас шашин юу байл гэлээ. Энэ болгонд чинь бид нар төр бариагүй учраас мэдхгүй юу байна л гэдэг байгаа шүү дээ. Би энэ төр ямар ч хамаагүй байна шүү дээ. Чи нэг энэ дээрээс л хоёлаа асуудлыг дэвшүүлэх ёстой байхгүй юу? Ингээд байна шүү дээ. Энэ хувийн компаниуд нөндрөөд ажлын байртай болох тусмал улс хөгжөөд сайхан л болох очиртэй тий. Гэтэл ингээ газар хөзөр ухлаа гэдэг элдв өнгийн болгож ялцлаад ингээд байхлаар чи энэ ард түмчин дотроосоо соён гэгэрч өгөхгүй байх гэж чойжон цугай өөрөө хэлсэн байна шүү дээ. Ингэж номлоод байна шүү дээ. Ойлгож байна уу? Тэгэхээр зэрэг энэ ёс зүйн унаад байна гэж чойж онцгой хамааруулж ярил яа дээ. Энэ чойж онцгой богод өөрт нь хамааруул. Гэтэ ялтчгүй энэний чин цаана одоо ард түмний нүдэнд бидэнд нүдэнд үзэгдэхгүйгээр одоо мөнгөний хээл хахуул одоо юу ч байдгийн те ар талаас нь хутга зоосоо чи одоо ингэж л хэлэх шүү. Ингэж хэлэхгүй бол гэж байгаа ч юм билүү мэдхгүй шүү дээ. Юу ч болоод байгаа юм. Ер нь яг энэ тэгтээ ямар ч байсан нөгөө чи тэр юг хариулах вэ гэхээр зэрэг энэ ингэж буруу байна шүү. Өөрөөр хэлбэл ингэснээрээ энэ яаж ийнэ вэ гэхээр зэрэг одоо уул уурхаа ухснараа тийм үү? Уул уурхааг ухаад ингээ ажлын байр гаргана гэдэг нь одоо тэр нөгөө нэг хэлэх гэдэг шүү дээ. Гэгэрлийн номол зүгээр номлох л байхгүй юу? Ямар ч гэгэрлийн номыг одоо номлоод л байгаа л да. Тийм номлоод л байгаа гэж чи хэлээд шүү дээ. Тийм номлож байгаа ш хүмүүс зөндөө оломоос соён гэгэрчлээ авах гэж бодож байна. Яг үнэ чи ингэж хэлээд шүү дээ. Тэгэхээр зэрэг яг энийгээ одоо чи тэр хоёулаа номлоё л да. Тэр хүмүүс юугийн дутуу номлосон юм бол ингэ хоёулаа ингэ номлох нь шүү дээ. Ойлгож байна уу? За. Одоо ингэж юу яаж шүү дээ. Одоо ингэж улаанцаа ингэсэн байна шүү дээ. Ингээ харахаар зэрэг ард түмэн гэгэрч өгөхгүй байна гэж хэлээд байна шүү дээ. Одоо энэ чойжмс чи өөрөө. Тэгэхээр зэрэг энэ чинь асуулт маш тодорхой шүү. Соён гэгэрсэн газар ахгүй гэгэрэг нь газар ахгүй. Тэр малчид чинь тэр уул уурхаахныг газар ухлаа гэж ялцлах гэж ингэж муухай юм хийгээд байна уу? Өөртөө хүний тооноос гарчаад өөртөөх нь амин зул байхгүй болчоод тэгээ ард түмэн чинь бас энэ газар усаа хайрлаа тийм үү? Ингээд байна шүү дээ тийм үү? Ард түмэн газар усаа хайрлах яг жинхэнэ тэр малаа хариулж явж байгаа яг бэлчээр ямар үн цэнтэй байдгийг малчид л хамгийн сайн мэдж байгаа. Би ч гэсэн бас найзынхаа тэр алтны уурхайг нь заруулах гал тий бас хөөцөлдөл явчихлээсэн байгаа байхгүй юу? Чи тэгэхээр зэрэг уул би чамайг асуудалд ингэж хантаасаа гэж боддог байхгүй юу? Чи ямар нэгэн байдлаар ингэдэж штэ. Одоо энэ газар ухаж болохгүй штэ. Тэ ингэж ухснараа тэр оюун толгойд ажиллаж байгаа ажилчид бол ямар адуус шиг мал шиг болсон байгаа тий. Одоо ингээд жишээ баримт ингээд зөндөө байна шүү дээ тий. Гадаадын ажилд маш өндөр цалин авдаг тий. Монголчууд нь өөрсдөө маш бага цалин авдаг. Тэгээ ар гэрээ харах хэрэггүй мэдлгүй. Ингээ ар гэрээсээ холонд ингээд гэрүүлийн хас жаргал ингээ юу ч явахгүй. Дээрээс нь ирээдүгөө хөнөчлөө шүү дээ. Бид нэр хүүхэд юу аах вэ? Тэр малчид зөвхөн уугуусгүй болж байгаа юм шиг бид нэр хүүхдүүд уугуусгүй Монгол байхгүй болж шүү дээ. Гэдэг байдлаас нь би ч маг асуудал хандаасаа гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээд инглээрсэн зэрэг тэгээ энэ ард түмэн чинь тэгээ цалингаа аваа сайхан амьдэрсэн юм өгдөл ингэж арай хэж бага цалин авсан. Одоо авч байгаа юм нь ингээд дэлгүүрээс авч байгаа нь хоол гэхээсээ хор авчиж штэ. Тэгээ ингээд тэр улаанчууд дээр чивдэр очсон. Ингээд байгальлыг энэ хогонтууд ингээд гэр орон чинь байна штэ. Гэ чи энэ зураг цуглуулад ингээд байна да тий. Яг энийгээ энтэйгээ нааж яриасаа гэж би бодоод байгаа байхгүй юу?
Тэгэхээр зэрэг энэ чойж юмс хам энд буруу номлосон байна гэдэг чинь энэ дээр одоо нөгөө нэг 37 онд хядлага ороод ирсэн юм чинь аргагүй шүү дээ. 90 онд өгжөгтэй ингэж л гарч ирнэ. Ягаад гэвэл ард түмэн нэгэнтэй л энийг хүсэж байгаа юм тэрийн дагуу чойж юмслам ингэж хариулсан байна шүү дээ гэж. Би чамайг асуудалд ингэж хандаасаа гэж боддог байхгүй юу? Тэ? А тэгэхээр зэрэг ягаад чи энэ уул ухах чи энэ буруу байсан юм бэ? Энэ яа харахгүй алдаатай үг болсон байх шүү. Энд чи өөрөө зүгээр нэг гэртээ сууж байгаа хэн нэгэн дорж бат биш шүү дээ. Энд чи оюун санааны залуур дээр сууж байгаа ард түмнийг хаашаа явах вэ гэдгийг заах ёстой. Өөрөөр хэлбэл энэ баабар ингээд ухнаа гэдээ дайраад байгаа тохиолдолд энэ ухах чинь буруу шүү дээ. Ийм учраас буруу шүү дээ. Энэ цалиа авч байгаа хүмүүс чи жоо сөргүүлж ярих ёстой байсан байна. Сөргүүлж биш. Яг ингэж нөгөө гэгэрүүлэх талаас нь, синхруулах талаас нь, хин хинийн синхруулах талаас нь ингэж яриасаа гэж би бодоод байгаа байхгүй юу. Чи тэгэхээр зэрэг чойж юмс биш өөр л багш байгаа да. Гэл ингээл яриад гадаадын л багш байгаа л да. Манай шашнаас гадны олны шашаа орж ирсэн штэ. Тийм штэ. Тэрнээс ч болоод яссан унсан штэ. Ингээд байгаа байхгүй юу? Тэ? За. Тэгэхээр зэрэг би яхахгүй энэс болж яссан унсан ба штэ. Ягаад гэвэл энэ тэр оюутлогоод байгаа ажилчин чинь өглөө тэр дарга энийг ингэснээс өөр энэ машин бослоо штэ. Тэрсэн зэрэг ингээд тэр газар усаа хайрлах чадахгүй байд. Тэгэхэд газар усаа хайрлж энэ чинь миний хүүхэд амьдрын шүү дээ гэдэг юм хайрлах чадахгүй штэ. Энд гэгээр тийм нэгч байхгүй штэ. Ийм аимшигтай болсон тэр адуус шиг болсон хүмүүс ч л тэр хүүхдээ хүчинт хүүхдээ зааслах заазуурдах Иесусийн юм хийгээд байна штэ. Өөрөөр хэлбэл энэ хүнийг ингэж өдөр тутмын ажиллаар харанхуй болгодог энэ ажил хийх чинь юу ариун цагаан юм а гэдэг энэ юм чинь л хүнийг алаад байна. Энэ хүнийг дээрэмдээд энэ бол дээрэм юм гэдэг тэр гадны өнөө киноноос би тайлбарлаад байна штэ тий. Ингээ гадаадын хүний үг гэж авдаг бол энэ хүнийх нүгээр тэгээ чиний үг гэж авдаг бол чи нүгээр өөрөөр ингэж маш ард түмэн ингэж ухуулахад синхруулах нь шүү дээ. Энтэй хамт магадгүй чойж юмсаж чамаас синхрчээж болно шүү дээ тий. Энэ хүн чинь 37 оны чамаас синхрэх баг. 37 оны тэр хятлагын дараа ингээд 90 онд гэнтэл ингээд яачихсан. Тэгээд л тэр зан үйлийнхаа чи юм уу энэ нэмийгаа ингээд аваа явж байгаа. Яг энийгээ синхэрсэн байсан бол бас ингээд яриач үгүй ч тийм биз дээ. Тэгэхээр зэрэг чойж юмсад үнэн зөвийг өгөх гээд байгаа бол за энэ яхаар 37 оны хятлагаас ингээд толгойг тасцсан юм чинь ингээд манай чойж юмс хамт маань уул нь гэгэрлийн номлох хөстэй үуч яг эсрэгээр номлоцсон байна. Энийг бид нар засах юм байна. Энэ манай дараагийн энийг засах юм байна гэж ингэж асуудал хандаасаа гэж би бодоод шүү дээ. Тэ? Тэгэхээр зэрэг тэр ёс зүйн ундаг нь яасан байх нь вэ? Энэ ажлын төлөө өглөө өдөшгүй явснаас болсон байна. Энд чи өөрөө яаж бодсон тэр оюутлогын тэр ажилчид тэгээ яах өсөж өгөх юм уу гэдэг шүү дээ. Тэ? Тэгвэл энд гэгэрл энэ чинь яадгүй маа өсөж өгөхүүлж өгөхөг яавч яг ингээ гарсан тохиолдолд харин ч гэгэрээд харин сайхан болдгийн ихэмшлэн ном номлогдох ёстой байхгүй юу? Яг ингэж байгаа тохиолдолд. Энэ утгаар нь та бүхэн одоо энэ гэгэрлийн номоо номлооч гэдэг. Тэгээ энэ гэгэрлийн номыг номлож л байгаа да. Одоо хамгийн гол нь шавнарын л одоо ухаан л мэдэх асуудал болчиход байна. Тэгэхээр зэрэг энэ юу номлоод байгаа вэ гэдэг маш эдрэтэй болж байгаа. Гэхдээ аргагүй нөгөө нэгэнтэй ингэж ярьж байгаа тохиолдол энэ юу номлож байгаа гэдэг маш эдрэтэй болж байгаа. Тийм. Гэхдээ хамгийн гол нь нэг ингэж байгаа шүү дээ. Яг буддын гүү ухаанд яг мэрэгчсэн одоо яг жинхэнэ одоо яг номын ёсны ламд хүрэх хугацаа бол доод тал нь дунджаар бол 10 жил дээд тал нь бол 20 жилийн дараа гэхэд жинхэнэ одоо буддын философт тийм. Одоо тэгэхээр зэрэг тэрнээс хойш 20 жил өнгөрчихсөн. Одоо болол бид нар яах вэ гэхээр одоо жинхэнэ соён гэрх яг тийм. Одоо 90 оноос хойш 30 жил өнгөрчлөө шүү дээ тийм. Тэгэхээр зэрэг яах вэ? Тухайн үед ингээд 20 жил ингээд явцсан байл дахиад за энэ ламнар нэгэнд ингээд байгаа тохиол ард түмэн өөрсдөө нөгөө гэгэрлийн номоо үсгэнэ шүү дээ тийм үү? За тэгэхээр зэрэг яасан байх нь вэ? Энэ хамгийн аварна гэдэг орх одоо энэ оюутлогоо одоо та номлоод байгаа тэр гэгэрлийн номлчлаа галдаа гэж чи хэлээд байна шүү дээ тий. Тэр гандангаар дөрөнгө гэгэрлийн номлсон улсууд байгаа шүү дээ. Танай гүн самбууламаас авахгүй л ингээл номлоод би тэгэл ингээд бурханы номлоод чи бурханы шашин гэдэг ирсэн байгаа. За тэгвэл та нар яах нь вэ? Номлоод л одоо тэгэл хамаг амтны төсвийн тул тэгэл ингээл ийм зөрөгтэй л гарч ирж байна. Тийм. Тэгэхээр зэрэг одоо хамаг амтны төсвийн тулд яах нь гэхээр зэрэг миний ард түмэн бүгдээрээ хамаг амтны төсвийн тулд гэж хөдлөх ёстой юм аа. Дэлхийг аварна гэдэг эн чинь буян юм аа гэдэг зүйлийг л тэр ламнартайгаа хэлээд байгаа байхгүй юу? Мэдж байгаа ш тэд нар ч одоо дэлхийг аврах байл үүд. Аврах штэ. За тэгвэл одоо дэлхийг аврал тэр монголчуудын аварч байгаа штэ. Монголчуудаас өгсөн тэр Далай лам гэдэг алдрыг жинхэнэ одоо дэлхийн хүндрэлтний соён гэгэрүүлэлт явж байгаа далаа гэж аврал явж штэ.
За тэгэхээр зэрэг одоо яах нь вэ нөө дэлхийг аварнаа миний монголчуудаа гэж та нар хэлэхлээр зэрэг яах нь вэ? Одоо энэ бүх оюу толгой байтугай ингээд бүх энэ ажлын компаниудын энэ ажил зогсох нь. Ягаад гэвэл наадах чинь дэлхийг хөнөөж байгаа бол наадах чинь 10 хаар нүгэл. Одоо тэгэхээр зэрэг та нар дэлхийг аврах ийм том хүмүүс шүү. Эн чинь маш том буян шүү. Энд чараас ийм буян дагуулдаг. Ингээ Монголын эхлэх юм а гэдэг зүйлийг та нар ард түмэд номлооч л гэдэг хамгийн гол миний хүсэж байгаа зүйл энэ шүү дээ. Тэгэхээр зэрэг инхээр одоо номлох байлгүй одоо цаг нь 20 жил 30 жил болчлоо урд сурсан зөндөө олон сайхан лам нар маань тийм ээ боловсроо. За тэгээ одоо номлоод ингээд яла номлох байлгүйдээ биш. Тэр чинь ингэх гээд байгаа шүү дээ. Одоо ингээд номлоно гэдэг чинь тэр хүмүүс ажлаа хаяад бүгдээр хаяад за юу. Одоо энэ уурхай хүмүүс энэ зовлонтой ажил хийж байгаа хүмүүс болгон чинь чи ингэснээрээ өөрөө харамхай бүдүүлэг болж байна. Энэ хөгжил соёл боловсрлоосоо хоцорч байна. Мэдээллээсээ хоцорч байна. Өдөр тутмын цалинчин чамайг энэ бүдүүлэг харамхай болгож байна. Ингэж бүдүүлэг харамхай болсон хүмүүс чинь энэ үр хөвгтэй чарлж мэдгүй, газар усаа чарлж мэдгүй ингээд энэ Монгол орн чинь сүрч байна. Чи өөрөө бүдүүлэг харамхай болсоос Монгол орн сүрч байна. Тийм учраас над бүдүүлэг харамхай болгодог ажлаа хаяад энэ гэгэрэл дээр хүрээд ир. Ингээд дэлхийг аварна гэд ингээд монголчууд бүгдээрээ энэ жавхлангийн Монголын аврыг гэдэг энэний доор бүгдээрээ ирж нэгдэх хэрэгтэй. Гэхүйчлэн хэлэх хэрэгтэй болж штт. Энэ номлоод байгаа буян номлоод байгаа улсууд чинь одоо хэлэх бах уу? За тэгээд 2019 онд хүн амтлаг дэлхийд Монголын өрнөг тунхаглаад эхлүүлсэн. 2019 онд одоо Монголыг одоо Монгол аварна гэд ингээд үнэхээр байр суурин дээр аврагчийн байр суурин дээр гарахад дэлхийн хүлээн зөвшөөрөх дийлэн болсон л гэсэн үг шүү дээ тийм. За тэгээд Монголын үндэсний фронт ёс зүй төрийн байгуулъя гэсэн. За энэ дээр юу гэсэн бэ? Ерөнхий өрөөнд дээр бид нар ёс зүй төрөө байгуулна гэдэг ингээд юм тараадаг юм тараах материалн дээр тэгээд өөрөөсөө ийм зөндөө нэвтрүүлэг бас хийгдэжсэн. За энэ дээрээс хэний нэг үг байгаа. Тэр хурал болж исэн юм дээрээс Шинжээ Аравдангийн өнөөдөр лам хүн гарч ирээд энэ улс орныхоо нар түмнийхэн тал зогсоод ингээд яах юм бол лам хүний үг юу нямдарч бурхны үгнээс хүчтэй гэж байгаа байхгүй. Лам хүний нэг үгээр л бүх юм ярих. Тийм шүү үнэн шүү гэсэн ийм болсон. За тэгээ 2020 он яасан. Коронавигийн ковид гэдэг юм гарч ирсэн. За манай лам нар 9 арын үргэлээр нагч юу лээ? Тийм хараа үрэл. Тий. Сахиус үрлээ. Нагуу гүжир л тий. За энэнгээр ингээд яана гэсэн. Тэгэхээр зэрэг миний хувьд 10 цагаан буйнаар аврагдана гэд. Ингээд та нар үнэхээр л 9 сарын үргэлээр үнэхээр л нэг ковидоос амтныг аврах гэдэг бол тий. Гэгэрлийн намаа намалчих. Өөрөөр 10 цагаан буйн намалчих. Номлоолаа гэж яас. За номлоод байгаа бол яах вэ? Одоо тэр 70 гişээ чинь одоо юу гэж дамжуулаалаа гэж 70 гişээг урайл 70 гişэн тэр дэлөө хутагцсан махаяна. Тэгэхээр зэрэг ерөөсөө л энэ шүү дээ. Аглагийн тус эрдэм. Байгальтаан гараал гэдэг зүйлийг хэлэх ёстой шүү дээ. Бодмөрийн зэрэг чи юунаас эхэлдэг вэ? Хамгийн эхлээд энэ ч юм магадгаар байгальтаан гар өөрийгөө унш. Хамгийн аварна гэдэг сэтгэлээ хөгжүүл. Яаж авардаг ухаанаа хөгжүүл. Гэхдээ наад шашин чинь тасарсан гэдэг шүү дээ. Маш их бурхны шашин тасарчаад эргэж залгахад цаг хугацаа харин тэгээ ер нь одоо хэрвээ бид нар юу ойлгоод за одоо бид нар коронавигоос тийм байдсан байжээ. Үнэ. За тэгэхээр зэрэг коронавигоос аврагдана гэвэл яах нь вэ? Яг үннээрээ юм бол аглаг руугаа хөдөөргөл гарах нь шүү дээ. Байгалаа хамгаална гэвэл бас технэ. Гэхдээ зовлонгоос аврагдана гэвэл технэ. Гэхдээ одоо төр улсаа төвшигдэж ижил яахгүй бол одоо энэ төр юм самуунтай байгаа нөхцөл орхио гарч болохгүй шүү. За тэгвэл төр улсаа төвшдгийг. За тэгвэл яасан бэ гэхээр зэрэг 2020 онд манай Монгол ганцаараа коронавиг байсан. Тийм үү? Тий. Гавьяа нуунтаа байсан байх уу? За тэгвэл энэ хүрэлцэхгүй зайлуул амт муу хэлэл байдаг боловч тухайн үед хүрэлцэхийн ямар шийдвэр гаргаж байсан бэ гэвэл нэгдүгээр бид нар хүний эрүүл мэндэд бодно. Хоёрдугаар улсын эдийн засгийн асуудал үүднэ. Тийм учраас ард түмэн айл болох Улаанбаатар төв суурин газараас айл болох хол байж хөдөө орон нутагтаа явах хэрэгтэй. Тэгээд төрлөх сайхан их орондоо өвчин зовлонгүй эндэгдэлгүй хүний амнаас алдахгүйгээр давах хэрэгтэй байна гэдэг үг хүрэлцүүлж ирсэн. За болж л энэ. Гэхдээ төрөө бид нар төвшигдчихэж гарахгүй бол бидний гаргачаад яах гэдэг хэдэн хятадуудыг оруулж ирэх гэдэг юм уу?
автобусаар оруулж ирсэн шүү. Тэгс хардчихэв. За тэгсэн чинь 2021 онд оюу толгойг аврах өсвөлэн юм ингээл болоод байсан. Тэ? Ард түмэн санаж байна. Ганбаатар 5-4-5 өгөөссөн. За тэгэл хамгийн хүүтэн одоо байгаа хүүтнээс илүү хүүтэн байсан. За ингээд ард түмэнчийн тоолонд нь зөөгөл ингээд шүнжин өдөр чинь хуралдаалсан гоо моошин дээр хүүтнэр хонж ирсэн байхаа ямар ч хэлсэн шинж 10-30 бүгдээрээ л тэр талбай дээр байцгаасан зайлвал. Яг энэ хоёр манай нөгөө нэг оюу толгойгоо аврах гэдэг энэ ард түмч нь улсаа аврах гэдэг шүү дээ. Яа гэж юм. Тэгэхэд манай ламнар нөхөө болохоор 12 тэрбум төгрөгөөр л хөдөө хотгүй шагналцчихсэн. Гэхдээ тэр чинь тэгээ тэр мөнгөөр чинь гандан дугнаа цогчин дугнаа сайхан л болгосон байл шүү дээ. Яалтчгүй ном үзхийн тулд ч одоо нэг орон хэрэгтэй эцэстээ бид нар чинь дулаан. За тэгвэл би энэ дээр юу гэж яасан бэ гэхээр зэрэг за тэр гандангаа тэгжл хөгжүүлэх гэдэг бол 12 тэрбум төгрөгөөр ганданд хэрэгтэй гэдэг шүү дээ тий. Тэгвэл гандан дугнууд барьсан шүү дээ. За сайхан дугуун бариад ингээд за тана чи ямар хэцүү юм бэ? Уул ингээд асуудалд ингээд зөв хандмаар ах юм. Үгүй надад бас айгүй хэцүү санагдаад байх юм ингээд шовтон л гандангаа муулаад байх юм. Энд чинь бас асар их буян шүү дээ. Энд чинь тэр олон тасарсан ямиг залгуулад аваад үлдчихээн өнөөдрийг хүртэл ингээд миний хувьд бас ачиг санах хэрэгтэй биш боддгоо. За тэгвэл энэ дээр юу бол миний юу нэвтрүүлэг хийжсэн бэ гэхээр зэрэг ачиг санах нь яг хоо энэ муулах гэдэг байгаа юм биш шүү дээ. Байрлалыг гаргаж ирж муулаа л шин. Яахлаар 12 тэр сүм хэдэ барьж болдгоо. Барил барьсан сайхан л болж л шүү дээ. Очоод мөргөөл очлоо сайхан дугна хэд бүтээсэн байна, босгосон байна. Тэг яалтчгүй нөгөө нэг монголчууд одоо дэлхийн буддын шашны төв болно гэдэг байгаа шүү дээ. Төв болчиход чи хаана ирэх юм бас тодорхой хэмжээний цуглах орон байр хэрэгтэй болно то. Тэр нь тэхийн тулд чинь тэр том цогчин дугны чинь сайхан бариад Азийн буддистуудын хурлын хүртэл зохион байгууллаа. Яг алдаа оноо байж болно. Хүүгний тэр хэлсэн үг мөгний алдаа байж болно шүү дээ. Гэхдээ нэг сохрын газар сохорчлууд олонгийн за энэ хавс эсрэгээр бас утгатай юм гинлээ. Сайн мэдэхгүй л байна. Гэхдээ ямар ч лээсэн бас нэг хитрхи нэг дандаа харлууллаад байгаа юм. Өөр ирэхгүй дотроос ингээд айлт ерөөсөө байлгаж яахгүй байна. Юу яг буруу алдаа байгаа. Бурхны шашин өөрөө дэлгэрнэ гэх юм бол одоо Будда бурхан өөрөө яасан байх нь Баатар аяг бариад тэр 3 ном товцтой ингээд аглаг байгалийн сайхан талгаар тэгэхээр чин зэрэг тэнд чинь л бурхны шашин дэлгэрнэ сүм хийдэн гол нь биш тэгээд аваад гар өөрөөр хэлбэл нөгөө нэг бурхны номолчих гэдэг штэ тэгэхээр зэрэг чи номлол байгаа гэдэг штэ тэгэхээр зэрэг тэн дээр юу байдгүй гэхээр зэрэг эхлээд нөө сургууль гэж байдаг шүү дээ. Наландрын хийдгээ том сургууль байгуулаад тэндээс ч маш олон гигантнүүд гараад явдаг шүү дээ. Тэрнтэй адилхан нэг тийм тодорхой хэмжээний тэр уул руу гарах хэмжээний болохын тулд яалтчгүй нэг сургууль соёлын бараа харж ийж. За тэгвэл тэр юу яах гэдэг шүү дээ. За тэгвэл тэр юу сайхан болоод ингээд сүмэд ингээд гоё болоод ихнээ сайхан сүмэд барьсан байна шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг тэр мөнгө чинь хаанаас гараад байна вэ, тий? Тэр мөнгө хаанаас гараад байна вэ гэхээр зэрэг энэ оюу толгойгоос ч гаргаад байна шүү дээ. Энэ ард түмч оюу толгойгоо аврах гэдэг шүү дээ. Гэхдээ яаж ч уул усны юм чинь буцаагаад тэр нэг дээдийн номонд нь зориулахгүй бол бас тэгвэл дээдийн номонд зориулна гэдэг чинь тэр ном маань юу байгаа вэ гэдэг л гол нь байгаа шүү дээ. Тэр дээдийн ном маань юу байгаа вэ гэхээр зэрэг аглаг руугаа сайхан гараа, байгаль руугаа гараа. Тэгээ хамаг амтныг аварна гэж. Эхлээ тэр аглаг руу гарахын тулд чи танаа багш чинь шууд уулын модонд байгаагүй л байлгүй дээ. Нэг байшинд л байсан байлгүй дээ. Тийм биз дээ. Тэгээ байшинд номыг сонсож багшийнхаа дэргэд байшинд ном сонссныхаа дараа чи тийшээ гараа явсан байж тараа шүү дээ. Тэхийн тулд яалтчгүй тэр нэг татсан хийд хүрээ хийд байж ээж тэндээ хүн номоо үзчихээж номоо сонссныхаа дараа ийм байт юм байна гэд тэгээд тэргээ бяцлахаар гадаа хөдөө явна ш тэр чинь алхам шууд багш нь ч гэсэн ай модонд үнэхээр Монголд бол энэтхийг төвдд бол байшин савгүй байж болох ах уу дулаан уур амьсгалтай юм чи Монголд бол тийм биш шүү дээ. Хитрхи ингээд бас нэг арай харлуулах гэдэг юм шиг. Тэгэхээр би ч хад надад өөр ирэхгүй дотроос ингээд байна нэрээ. Ийм байгаа. Үнэхээр бурхны номоо номлож байгаа бол тий бурхны номоо юу гэж номлож байгаа вэ гэхээр зэрэг хамгийн эхлээд нөгөө нэг бодмөрийн зэрэгч нь байгаа шүү дээ. Бодмөрийн зэрэг гэдэг маань юу вэ гэхээр зэрэг за тэр багшийн юу гэдэг ингээд яглаараа зэрэг одоо энэ уулын төр маань байгальтан гараа гэсэн зүйл тухайд цагийн нөгөө нэг өвчин наадах чинь бас зал шүү дээ. Наадах чинь бас зал. Тэгэхээр зэрэг байгальтан гараа гэж залаар хэлсэн байх тусам нь үлгэж авах нь шүү дээ. За ингээд байгальтан гарах чинь бурхны ном юм шүү дээ.
гэдэг яриа яригдсан болоосоо л гэж би энэ байдлаар энд хандж байгаа байхгүй юу. За тэгэхээр зэрэг оюутгаагаа аварна гэж ингээл хүмүүс үзээд байна шүү дээ тий. За тэгэнгүүт яах нь байх нь. За энэ аварна гэдэг чинь юу шүү дээ. За ингэж авардгийн шүү дээ. Гэвь нөгөө ард түмэндээ нөгөө номоо номлох хэрэгтэй байсан байгаа. Өөрөөр хэлбэл тэнд нэг номлоод байгаа гिचгээд тэгээд тэр чи номлоод байсан бурхан ном ясаарнэ тэр оюутгаагаа яана гэж чинь тэр ном юу хоёр амьдрал хоёр чинь тусдаа нэг юм яваад байна шүү дээ. Улс төрийн амьдралыг номоор шийднэ гэдэг зүйлийг би яриад байгаа. Өөрөөр хэлбэл энэ газар ухна гэдэг ингээд оюутгааг аварна гэсэн энэ хоёр дээр за над аварна гэдэг бол ингэж авардаг юм а гэдэг зүйлийг л бид нар яг энэ дээр нь ярих хэрэгтэй байхгүй юу? Бид нар гандан харуулах гэдэг юм биш. Бид нар яах гэдэг нөхлөөр зэрэг за улсаа ингэж авардаг юм а гэдэг зүйлийг л шашнаа гаргаж ирэх гэдэг чинь ойлгож байна уу? За улсаа аварна гэдэг чинь маш зөв юм шүү. Оюутгаагаа аварна гэдэг чинь маш зөв юм шүү. Энд чи юунаас цүүрээд байгаа вэ гэхээр зэрэг энэ юмнаас ч юм бол цүүрээд байгаа шүү. За энийг бурхан багш ингээ хэлсэн шүү. Тэгэхээр зэрэг одоо ингийн шүү. Яг энэ дээр нь ингэж оволцож хөдлөх энэ хөдөлгөөнийг яг энэ цагийн юмтай уялдуулах нь шүү дээ. Ялангуяа коронавитой бол маш гайхамшигтай уялдуулах хэрэгтэй. Энэ уялдуулах энэ нөхцөлийг л дээрээс одоо нэгэнд бид нар нэг үйлийнхаа лай гэдлээд ингээд маш аимшигтай юм дунахад Чингис хаан хэлсэн ба шүү дээ. Юу болог шантыг бузруулах юм бол ариун нэг өнц учир алах хэлээр зэрлэл. Тэгвэл энэ корона янз бүрийн юмар ингэж тэгэл бид нар энэ Улаанбаатар тогттой сайхан дэр ингээд ичнээ сайхан байгаад байх тусмаа нөгөө нэг газар уссан бохирдуулаад ингээд нөгөө сүйтлээд байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ лайган бид нар үүрэн шүү дээ. Маш аюултай үүрэн шүү дээ. Энэ аюул юмыг бушуухан шиг түргэхэнд нь оруулахын тулд корона илгээгдэж шүү дээрээс тэнгэр. За ингээд энэ коронавигоос чи гараад ирлээ шүү дээ. Энэ ч нөө өмнө эрүүл мэнд. За тэгэхээр зэрэг бурхны шашин маань ч гэсэн нэгэнтээ хүмүүс анхаарахгүй ингээ байгаа тохиолдолд яг энэ дээр нь бүр ингэж дөрөөлж өөрсдийнхээ шашныг яаж ингэж ард түмнийг гэгэрүүлэх юм бас ингэж ашиглах ёстой байхгүй юу? Бусдаар бол ингээд би ингэж харлуулах гээд тэгээ чи хамгаалах гээд тэгээ ингээд нөгөө нэг энэ хоёр хавтэрийн хооронд болдог тулаан шиг ийм болгохтой гол нь биш байхгүй юу? Тэгэхээр зэрэг яг энэ юун дээр чи ингээл наадах чинь сэжигтэй би наадах чинь сэжиглж яа ингээл хөрс сүрхүү болохоор зэрэг давшлахал урдаа болчиход байдаг. Гэл гол цөм нь яг тархин хаашин залуурдах уу гэдэг ба шүү дээ тий. Тархин зөв залуурдчихаасаа гэдэг зүйлийг л би яриад байгаа болохоос торлол би үрэлцхийг гавьяатай болгоод шоожомцыг гавьяад өнөөдөр харуулах гэдэг юм биш. Өнөөдөр бол энэ шашны асуудал маш одоо тийм бас маргаант асуудал дээр байна л да шашнаас бас маргаантай байгаа. Яа тэгэхээр нөгөө ингэж штэ шашин маш маш хүчтэй зүйл учраас үүнийг улс төрд ашиглаад байгаа байхгүй юу? Улс төрд ашиглаад нөгөө нэг чаажамц хамбат тархиа мэдүүлдэгээс нь лам нар чинь урд талын хятадын лам нар тархиа мэдүүлчихэд өнөөдөр эд баялаг шүтүүл одоо мөнгөтэй болно гэсэн тэр хятадын тэр шүгтэн гэдэг сахиусын одоо лам нарт нь очиж мөргөөд яах нь гандандаа биш хятадын тэр бурхны шашны тэр худалч тэр хуурамч тэр ванчин богдод тархиа тушаачаад ингээ бас Монголоос өрүүлээд. Тэрэн дээр нь бас тэр энэ хятадын мөнгийг авсан одоо тэр хэн байдیں тэр санж дорж мэтийн одоо хүмүүс өрөөлөд зэрэгцээд ингээ бас яах нь өөрийнхөө хүүхдийг бас богд болгочоод ингээ зэрэгцээд ингээ хам номуухан гэд ингээ бас зэрэгцэж яваад байгаа. Тэгэхээр зэрэг нэг ийм би чамайг ойлгосоо хэлээд байгаа. Би харин хэлээд байгаа шүү дээ. Тэр лам багш нар нь ингээ их нөлөөлцдөг юм уу? Ингээ хагарлал ингээ яриад байна шүү дээ. Тэнд нэг юу христэнэ тэрэ гэж хагалж ядаж явахад дахиад дотор нь ингээл энэ муу хэдэн хүмүүс ингээ урагш яваад ингээд байгаа ингээд дахиад хэн нэг нь ингээд хагалан бутрах юм хийгээд байгаа юм уу? Ямар ч байсан чойжомц өөрөө хэлсэн байна шүү дээ. Ажил хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа аваад өөрөө амьдралаа сайхан зохицуулж ирэхэд яваашин дотор амьдрчлаа шүү дээ. Мөнгө шүтнэ гэдэг чинь хятад руу явж шүтээд байгаа юм биш. Энэ хүн ч өөрөө амаараа өчнөө дахин хэлээд байна шүү дээ. Мөнгөтэй яж жарган шүү. Эн чин яваажин шүү. Энэ ажил хөдөлмөрөө хийж, энэ хоол уурхаагаа ухаж байж, ингэж байж улс орон хөгжин шүү. Энэ уул ухуулахгүй гэдэг улсууд чинь дотроос нь гэгэр хэрэгтэй байна шүү гэдэг. Энэ хүн чинь өөрөө ингэж хэлээд байна шүү дээ. Тэгэхээр зэрэг ингээд энэ үгэн дээр нь за энэ чинь ингээд байгаль нь ингээд за ингээд хамбыг ингээд муула гараад ирэхлээр санж дорч наашгүй. Нэрээ үнэндээ тэгээд намайг тэгсэн шүү дээ. Тэр ганданд явж исэн чинь санж дорч хөөс чамаагсаа дэмжиж байгаа шүү. Уучлаарай. Тэр 70 агшиг Монгол орж ирэхийг эсэргүүцээд хэвлэлийн баг хүлээжсэн хар жинхэнэ богч төрч тэр санж дорч чинь. За тэгвэл санж дорч би тэр хүнд чөлөө олгомооргүй байна. Үгүй би миний дайсан бол тэр юу вэ? Хятадаас байна шүү дээ тийм ээ. Монголын бурхны шашныг одоо жишээ нь тэр буддистуудыг яах нь ингэж дотор нь хагаралдуулж байгаа тэр шүгдийн шүтгч тэр шүг бол яалтчгүй бууг байна тодорхой байна. Бид нарыг хооронд ингэж хуваачлаа ш.
Тийм биз. За ямар ч байсан би тэр тийм учраас энэ чойж амцгийг муулангууд нөгөө тал дээр хятадын талд үйлчилдэг санж дөржин тэр баярлаад ирж байгаа байхгүй уучлаарай. Би тэр хүнийг баярлуулмааргүй байна. Муу гэсэн мэт чойж амцгаа өмөрчмөр байна. Санж дөрж чи яасан бэ гэхээр зэг эн чин дүндээ дүү адилхан хоёр хараар болоод байна шүү дээ. Бид нар үйлчлүүлэгчээ алдаад байна. Бид нар мөнгө олох их усүрээ алдаад байна. Хин гэж чаа. Нөгөө санж дөрж өөр хэлээд байна шүү дээ. Тэр нөгөө нэг ишиг сүрэнгийн нэвтрүүлэг дээр те. Тэгэхээр зэрэг энэ бид нар Христэд үйлчлүүлэгчээ алдаад байна. Өөрөөр мөнгө олох чойж амц хамбгаа ялгаагүй дүндээ дүн санж дөрж. Санж дөрж хоёр атлан хар хэрэг байлаа гэж бодъё. За юу. Тэгвэл ядаж далаа багшийг маань сүсгтэн бид нартай уулзуулж байгаа чойж амц хамбгаа нь арай илүү дээр болчиход байгаа байхгүй юу. Харин тэр санж дөрж нь эсэргээрээ бүр хятадын талд үйлчлээд далаалам болвол далаалаа багшийн эсрэг одоо тэг явж штэ тэр санж дөрж хятадаас мөнгө авчаад. Тийм учраас хэдий мууч гэсэн чойж амцхыг би тэр тал дээр нь өмөрхөөсөр арга алах. Би энэ чойж амцыг чи хэлээд байгаа штэ. Үнэхээр шашин болвол маш хүчтэй ойл харагдчих ш тийм байгаа зү. Шашин маш хүчтэй харагдчих бүр улс төрийн зэвсэг болгоод хэрэглэгдэж байгаа зү. За тэгвэл би уулын чив дээр юун дээр ярих ёстой вэ гэхлээр харин нэг чинь ингээд яригдсан улам ингээл нөгөө нэг би хэдий гандан мууч гэсэн би бас өмөрмөр санагдаад байна. Үгүй би тэрийн гол ярих юм юу вэ гэхлээр зэрэг энэ газар усаа авах чинь тэнд өөрөөр хэлбэл энэ нөгөө нэг баабар ингэдэж штэ. Энэ ажлын байраа алдаад ингээд өчнөө амтны хэцүүдэд ингээд штэ. Энийг л бид нар ухуулж өгөх ёстой байхгүй юу? Энийг л бид нар номоор ухуулна. Тэгвэл гол нь ухуулгаа би энэ олон нэвтрүүлгүүрээр дээр хамгийн гол нь одоо энэ дээрээ штэ. Энэ нөгөө нэг энэ уул шашныг бас хятадууд амар ашиглаад монголчууд бид нэр ингээд хуваагаад тэгээ бүр дээрээс нь мөнгөн дуртай адир ламнараар нь одоо санж дөрж мэтийн тэр гачин юмнуудаар одоо ингээд бүр ард түмний тархийг угагта ард түм бол үнэн худлаа ялгачлаа л да ялдчихвол гандангаал дагна мэдгүй би л одоо гандан ингээд улам ингээд муулаад 12 тэрбум яагаад авч болохгүй болж л таард авч л таараа шүү. Би л аав хавыг дэмжин. Гэхдээ яг хөө тэр оюутлахаа за яг хөө тэ байгалийн баялгаасаа тэгэл аваад үсттэй үнэхээр эрдэм чадлал буцаагаад тэр баялагч юм бол байгалийн хөрсийг бол тэгэл сайхан болгоул болгоно шүү дээ бас. За тэгэхэд монголчууд мөнх тэнгэрийн дээр улс төрийн намыг залах учиргүй. Монгол төрийг нэг намын дараалаас чөлөөлөхөд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна. За энэ Монгол улсын ерөнхийлөгч энэ сая 2021 оны 4 сард хэлсэн үг. За тэгэхээр зэрэг яах нь нөгөө Чингисийн төрчин эрэхтэй Чингисийн төрчин авшигалт энэ ардын намын доор орчоод байна. Одоо энэ 21 оны 1 сард болсон явдал ахгүй юу? Ойлгоогоо аврья гэдэг ингээд хэлсэн тийм. Тэгтэл би энэ дээр нь одоо аврах намаа намалж хосоо гэж хүсэж байсан байхгүй юу? Одоо нэг лам зайлууд би нэг лам зайл одоо ингээд энэ 4-5 хоног ийм үүдэн газар үлсгэлэн тэгээ нөгөө 100 хандан ингээд була түлэн нүрсийн була хацалдал ингээд нөгөөдгий чинь юу юучгүй байх гал нэлээл дажин болж илаа штэ. 100 хаваад очдөг булагаал цаг та нар үгэл алга болдог гэрмэр юу гэж булагаа гүйлдэдсэн нэг баахан бичгэнсэн юм болоод байсан. За тэн дээр бол нэг лам би өмөрнөө энэ дээр манай ламнар дуурдаг бол би энэ дээр дуурах ёстой гэл ингээл дуурч ийсэн. Хамгийн гол нь манай ламнар маань бүгдээр мунхаг туйлын мунхаг байна шүү дээ. Тийм учраас энэ мунхаг гэгэрэлгэж номлоод монголт номлоод ингээд хорлоод байгаа энэ яг үнэн бодит байдлыг хуйлаа яг ийм учраас энэ чинь аюултай зүйл хэлсэн байна. Энэ ч өөр маш том хариуцлагатай хүн байх нь байна. Энэ хариуцлагатай хүн ийм хариуцлагагүй хэлсэн байна гэдэг юм чинь тодорхой болоод тэгэхээр зэрэг яах вэ? Тэгээд чи нэг их юу яах юм? Ингээд оронд нь хин санж дорж очих гээд байгаа юм шиг санж дорж нэг үг тэгэл янгол тэгэл яагаад ах юм? Энэ санж дорж очихтан гол нь биш. Энд яах вэ гэхээр зэрэг нөгөө Чингисийн монголчууд тодорхойлол гол нь шүү дээ, тэ? Чингисийн монголч яах вэ? Энэ шашныг гартаа багаж энэ багаж болгож барьж байсан шүү дээ. Энд чи өөрөө улс орноо засах багаж байхгүй юу? Өөрөөр хэлбэл хүн болгон шашнаа мэдж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр чин зэрэг хүн болгон мэдчихсэн тохиолдол хэн нэгэн санж дорж хэн нэгэн чойжмс ингээд буруу зүрх номлоод тэгээд тэд нар ингээд үүсэлгч амбулансалж ингээд нөгөө монхгуудаа нөгөө мал хэдэн малынхаа буйнаар болоод байна гэдэг шиг мал гэдээ бодчихсан хэдэн ард түмнийхээ мөнгийг булаацалтаад ингээд хоорондоо дажин болоод байхгүй шүү дээ. Ард түмэн бүгдээрээ шашнаа мэднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр лам хэд ингээд өргөл барьц болоод явах шаардлагагүй. Хүн болго өөрөө бурхан өөрийгөө аврах чадaltaй болчихно. Тийм үү? Тэр чадлыг суулгахын төлөө чивдээр ярьж штэ.
тэр гэгэрлийг өөрсдөө өгөх гээд шүү дээ, нэвтрүүлгээр өгөх гээд байна. Энэ яриагаар чи ч гэсэн шууд гэгэрлээ сурчлаад яваач гэж байгаагаас би ч хойжмцыг муулаач гэж би чамд юусэн хэлээгүй шүү дээ. Харин энэ хариуцлагатай хүн энэ хариуцлагагүй үг хэлсэн байна гэдэг болвол одоо уучлаа гуугаад оюу толгойг одоо зогсооё гэж зоригтой хэлчих юм бол тэгээд болох гээд байна тийм үү? Энд хүрсхийн үг байгаа. Энэ нийт эрх ашигын өмнө алдаа гарсан бол тэрнийгээ уушлах гойж явах хэрэгтэй. Энэ бол соёлт ертөнцийн жишээ. Тэгэхээр энэ ард түмний оюун санааны залуур дээр байна да. Тэгэхээр зэрэг ийм хариуцлагагүй тэр малчдыг хүний тооноос гаргаж байна да. Нэр нөхөсгөн сургаалд ямар ч тийм байхгүй шүү дээ. Ямар ч амтныг энэ тэнцээ хандах хэрэгтэй тийм үү? За тэгээд ялангуяа байгальтгийг шүтгэж байгаа энэ хүмүүсийг зөвөө гэдэг ингэж яана гэдэг чинь энэ бол тэр өдөр тутмын хүн хүчээр ажилласаа болж харамхуй бүдүүлэг болгох юм а гэдэг зүйлийг хэлэх тэр энгийн лимиг хэлэх ёстой шүү дээ. Яагаад орчлонгийн үйлийг яагаад хаягдл хэвийг хийсгсэн мэт хай гэдэг юм тийм ээ. Хаягдл хэвийг хийсгсэн мэт энэ орчлонгийн үйлийг хаяа гэдэг нөгөө юу дээр чинь байгаа шүү дээ. Бодмөрийн зэрэг нөгөө юун дээр чинь лагрын дүүдэн дээр ч байгаа шүү дээ. За тэрийг хэлэл за яагаад хай гэдэг вэ гэхээр зэрэг эн чинь чамаа ингээд боололгод юм а. Эн чинь ингээд хотлуулгаа энэ бүх юм эндээс үсдэг юм а гэдэг номлол эндээс номлогдох ёстой. Тэгэхээр зэрэг бид нар одоо тэр үе чойчмд номлоогүй манай ламдар номлоогүй одоо энийг номлоё гэж л асуудал хандах хэрэгтэй байхгүй тий. Тэгээ хэрвээ энэ үед ингэж чигээ чойчмцгаа уушлах юм бол эн чинь өөрөө дараагийн том ялгалтын эхлэл юм а тий. Энэ бол ялагдал биш юм а гэдэг зүйлийг хэлээд байна шүү дээ. Ёс зүйн нэвтрүүлэг 2014 онд тэгдгийн учир нь яг буруутай нь өөрөө уушлах гүйчих юм бол эн чинь өөрөө маш том ялгалт авчирна. Яагаад гэвэл энэ нийгэм ч өөрөө тэр аяараа буруу тийш явж байна да. Тэрийг дагаа чойчмц өөрөө бас буруу тийш явж байсан байна да. Газар ус нь уххан зөв юм а ингээ ухуулахгүй байгаа усоо жоохон гэгэрмэр юм а гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дээр би ингэж баалтсан байна гэж бодоод тэгээ яг энэ дээр өөрөө ухамсарлаад тэгээд уушлахгүйсэн тохиолдолд чойчмц хамгийн том баатар болно гэдэг байгаа байхгүй. Яагаад гэвэл энэ нийгэм чинь даяараа уурхахаа ухна гэдэг ингээд уруудагаа ингээд мөхлөргөө яаж штэ. Урд нь нөхөр явсан байж штэ. Тэнгүүд би ингээ буруу явсан байх шүү гэж ингэж ухаарад за би энд ингэж буруу хэлсэн байх шүүгээ уушлах байна гэдэг чинь ийшээ явж байгаа бүх хүмүүсийг аваад эргүүлэх хүн байхгүй юу? Энэ өндөр байр суурин дээр байгаа хүн ийм байр суурины байдал алдаж гэхлээр зэрэг ёс зүйн маш том хичээл болно доо. Ёс зүй байх юм бол улсаа аварч гадаа штэ. Тэгж одоо энэ Хүрэлцэх Батулга 2 чи яриад байсан байж штэ. Ёс зүй байх юм бол бид нь улсаа аварч гадаа. Монгол мандчих гадаа. Тэгвэл ёс зүйг номлодог байсан энэ улсууд нь гэгэрл гэж яг нөгөө эсрэгийг номлож хэлсэн юм биш үү? Энээс ч Монгол улсын ард түмний ёс зүйн өнгөлтөө унсан юм биш үү? Энээс ч улс орн маань ингэж оруулсан юм биш үү? Би энд хариуцлагагүй хэлсэн биш үү? Би энийг ойлгоогүй байсан биш үү? Би тэгээ гэгэрсэн гэж бодоод энэ ард түмний чинь гэгэрлийн замаар удирдах яваад байна гэсэн чинь би сүрлийн замаар удирдах явцсан юм биш үү? Гэт энэ хүн энэ хүний уушлах чинь энэ том ухаарлыг дагуулах байхгүй юу? Маш том ухаарал дээрээс энэ хэлэгдээд тэгээд энэ явж байгаа зам ийшээ өөрөө ирэхлээр чи зэрэг бүх хүмүүс дагаад ирэх байхгүй юу? Монгол орн чинь даяараа иргэн, Монголыг дагаад хүндрэлтэй иргэн. Тэгээ монголчууд нөгөө аврагчийн байр суурь дээр сайн ингэж ирнэ. Тийм учраас би чойчмцыг яриад байгаа болохоос чойчмцыг муу гэцэх гэдэг юм биш шүү дээ. Чойчмцын оронд хэн нэгнийг санж дорж гарах гэдэг юм биш шүү дээ. Энд ард түмэн өөрсдөө энийг дагаад бүгдээрээ гэгэрэл дээр хүрчин. Тэгээ чойчмц энийг ухаархлаараа зэрэг яах вэ? Энэ байр суурь, энэ юм чинь хүнийг яг ингэж вакуумд жаачингуудаа яг ингэж буруу юм хийдэг юм байна. Тийм учраас бурхан Будда аглын хаш тусыг номлоод Бадар баяа бараад ингээд намаа ингэж намалсан юм байна. Ингэж хашнаа ингэж дэгэлсэн юм байна. Ийм учраас миний өвгдээс тэр аяараа тэр Бадар урж тэр ламнар маань тэр Бадар урж явсан учраас тэр аяараа утга товлгаад болж исэн юм байна. Ингэж Монгол улс амар амгалангийн Монголыг амар амгалан гэж энэ төр байсан юм байна. Гэтэл өөрөө Бадар бараал ингээл гарахад чинь чойчмцыг дагаал хуйлраал хүмүүс чинь тэгэл ингээл нөгөө нэг гэгэрлийн замаар Монгол орн ч орно шүү дээ. Би бол ийм байдлаас нь хараад байгаа байхгүй юу? Тийм учраас хэн нэгэн хариуцлага хүлээх бол нэгэнтээ Монголын ард түмэн ингээд 15 онд явхлан ингээ гавьяа агуулчихсан. Ялангуяа энэ 15 онд энхүү баяр ах битээр юу гэж ярьж ирсэн бэ гэхээр зэрэг энэ халуунцд монголчуудын Монгол толгодныхын явхлын эднэр чинь хамгийн том гавьяаг нь байгуулчих 90 цагийн дуудлагынхаа. Яагаад гэвэл эднэр чинь Монгол сэрээчгсэн. Тэгээд энэ хөгжил энэ боловсрол болохгүй байгаа маань хөгжил биш байгаа юм байна те. Тэгээд энэ
өнөөдрийн суурин амьдрал эдгээр чи ийм буруу юм байна. Тийм учраас Монголоос авралгаар л одоо монголчууд бид нар ийм ахуй юм байна гэд ингээд ярьснаа гэдэг чинь хамаг хувийн нугалч те ихэнх хамаг хүндийн ачааг нь үүрцсэн байна энэ хүмүүс. Тийм учраас хоёр дахь шин татах нь бол эднэрээс амархан бол эдгээр бол хамаг хүндийн үүрчж гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд бид нар хоёр дахь шингээ татах ёстой гэдэг байдлаар 2015 онд энэ гал үндэсний дуудлага гэдэг цувралуудаа хийжсэн байхгүй юу. Тэгээ одоо ингээд яг энэ учрыг чивтэр инхээр ахтайгаа тэгээ энэ Алтай банцай багш эдэргийн энэ гал үндэснийхэнтэйгээ нийлээд энэ за энэ дэр ард түмэн гавьяагаан байгуулсан боловч ийм гавьяатай хүмүүс өдид юу л хэрэгсэн боловч усан аварч чадаагүй байгааг өөрчрөн шашны тэргүүн маань ингээд буруу ёс зүйн номлоод буруу хөгжил номлоод буруу хөгжлийн орой дээр нь гарчаад тэгээд гэгэрлэж нөгөө талыг номлоод байсан байна гэсэн тохиолдолд тэгээд нөгөө лам багш нь өө нэрэн би тийм байсан байна гэд уушлахгүйсэн тохиолдол бүх юм хэрэгч гэдэг юм сараад байгаа байхгүй. За одоо нэг өгчээ. Тэгээд л одоо 18 онд ч гэсэн ёс зүй хороог л хуралдаж явахад энэ хүн ч гэсэн тухайн үед нь дахиад би одоо энэ ёс зүй гэж яваад тэр одоо энэ шашныхантаа ингэж яагаад ингээд жинхэнэ ёс зүй гэж юу гэдгийг харуулах талаар наажлыг л ингээд миний хувьд нэлийн чартаж ийсэн. Яагаад гэвэл цаг үеийн байдал яг ийм зүйл гараад ирлээ шүү дээ. Агил 19 он дахиад л ёс зүй төрөө байгуулъя гэдэг энэ үндэсний фронт гараад ирсэн. Ингээд ард түмж ингээд бүгдээрээ ингээд яагаад байгаа байхгүй юу? Одоо гэгэрлийн зам дээр гарч гад байгаа байхгүй дор үнэ хийх үүрэгт ажил хийгээд улсын аврыг ямарсан дор үнэ язганд л хөдлөөд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг заад улсаа ингэж авардаг юм а гэж миний хувьд л тэгэл тэр дөрөвний сургаалыг ингэж таблет суулгачгаал за яг ингэх юм бол нэрээс монголчууд аврахын төл үний юм байна гэд ингээ явж ирсэн. За тэгээд ингээд өрсгөөч гэсэдлээ гавьяатай болгочих л да бүгдээрнгийнх нь гавьяаг дурдж байгаа л ганцхан уушлахгүй л да тийм үү. Эсвэл за ийм юм байсан мэн энэ дэр гол юм гэдэг ингээ гаргаад ирэл да тийм биз дээ. Хөрөлсгөө хувьд бол тэгэл үнэхээр 20 юу хүртэл вакцин хүртэл хүний амийн дэлгүүл явж ирсэн шүү дээ тий. Монголчууд халдварлсан нэг шалдваргүй Монгол гэж од болж ийн гэл ингээл бөөл гоё юм болж ирсэн шүү дээ тий. Тэгэл тэр үед энэ аглаг чинь зөв юм шүү. Үнэхээр байгальдаа ингээд гарчих юм бол энэ өвчин зовлонгоос ингээ хоол байдгийн шүү гэдэг номлогдсон бол байх байлаа. А гэтлөнүүдээр 3 дугаар тун юуны учраар хэрэгдэх болсон бэ гэхээр зэрэг эдийн засгаас сэргээх тал дээр томоохон арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. Энэ дэр нийт иргэд аж ахуйн нэгжүүд бас тайхан идэвхтэйж 3 дугаар тун даамгдахыг уриалж байна гэдэг оюун эрдэнэ уриалга байгаа чивтэр өнөтөлөөс санаж байна. Анзаарч байна уу чи сонсож байна уу? Тэгэхээр зэрэг яасан байх нь 1-2 дугаар тун юуны учраар хийсэн байх нь эдийн засгийн сэргээн гэж дээр 1-2 дугаар тун хэлсэн байна. Одоо ч нэг тэмцээд байгаа зүйл мөн биз дээ. Одоо дахиад эдийн засгийн сэргээн гэдэг дээр дахиад та нар нэг идэвхтэй яваад 3 дугаар тун даамгдаач гэсэн зүйл яригдчихэж шүү дээ. А тэгвэл энд хүрэлцэх юу гэж хэлсэн байх нь нэгдүгээр эрүүл мэндийн бодё. Тийм учраас эдийн засаг гэдэг үгээр ерөөсөн бүгдээр бүх юм карантин тогтоогоод ингээд хөдөө орноо тогтаан байя гэдэг зүйлийг ярьжсэн байхгүй. Карантин тогтооно гэдэг чинь нөгөө гэрэл одоо тэгвэл дахиад он гараад нэгдүгээр эрүүл мэнд одоо омикрон гарах гэж чинь карантин тогтооно гэдэг солиорох гэж байгаа шүү дээ. Карантин тогтоох чинь зөв шүү дээ. Үгүй шүү дээ. Яагаад? Юу ч юм тэгээд цагаан сар магаан сар бас хэлэхгүй шүү дээ. Тийм байхгүй шүү дээ. Мэдхгүй чи ерөөс эсрэг болчиход байх юм аа. Эдийн тал үйлчлэх юм аа эсвэл чи? Карантин тогтооно гэдэг чинь гэгэрх гэж байгаа хүн яадаг хөл хорой тогтоодог шүү дээ. Өөрөө өөртөө. Мэдхгүй. Тэгж бясалгалд яадаг үү шүү дээ. Тэгэхээр зэрэг карантин тогтооно гэдэг маань өөрөө эн чинь гэгэрлийн хамгийн том юм шүү гэдэг зүйлийг яригдах гэдэг. Тэг ажилтгүй хүмүүс яах юм? Тэг үзэндээ болсон үлбэрч өгч ш. За чи ч яах болоод байд. Манайх л удаа ажил хийхгүй л хэцүүдэж ш. Би ажил хийхгүй ээж тэтгэврийн мөнгөтэй арил чи хийсвэр юм яриад байна. Чи зүгээр хүрсэн дээр л буу. Чи өөрөө ингээд нэг жаргал ганц бие авчирсан өөрийнхөө төсөөлөөр чи яриад дээ шүү дээ. Чи өөрийнхөө төсөөлөөр л яриад байна. Чи чамд болохоор үр хүүхэд алла хань чи тэгэхээр яг адилхан баг. Тийм учраас ингээ гоё хөөрөөд ингээд яваад ич чадаад дээ шүү дээ. Яг би хүүхэдтэй нөхөртэй ч юм уу чийжсэн тийм байх юм бол ингэж хөөсрөхгүй. Чи тэр аюу хөөсрөөд байгаа байхгүй хамгийн гол нь. Хөөсрөөд. Тэгэхээр зэрэг одоо нөгөө нэг хамгийн аварна гэдэг шүү дээ. Дэлхийг аварна хамгийн аварна гэдэг байр суурин дээр л ирэх гэдэг шүү дээ. Бид нар тийм үү?
арай л том юм яриад байна. Гэтэ яг одоо нэг том юм ярьж яадаг гэдэг энэ хоёр бас тэгээд илүү боломжгүй сэдэх боломжтой тэгээд цаар төрнө гэдэг байгаа юм л тэ. Гэхдээ л бас арай л чи бодит амьдралаас тасраад байна. За чи дэлхийг аварна гэдэг юм дээр бид нар ирэх ёстойг бол энэ хоёр яриад байна шүү дээ. Аврагчийн байр суурь. Энэ дээр яаж ирэх юм? Эхлээд ахуугаа бид нар яах ёстой гэдэг шүү дээ ахуугаа. Нөгөө нэг ахуугаа яаж хангах юм тэгвэл? Ахууг нь одоо харин тэгэл энэ Монголын төрч угаасаа юу яадаг гэжтэй. Ард түмнийхээ ахууг нь хангад яах ёстой гэжтэй. 3 юм авч явдаг гэдээсэн биз дээ. Түүндээ бүгдийг ингээд боомлоо хайчлаа шүү дээ. Боомлчлоо. Гүг ахуугаа авч явахыг харин яах гэдэг шүү дээ. Мэдхгүй миний ухаан хөрөхгүй байна. Би буурлах гэдэг нь. Өстой ойлгохгүй. Би өстой ойлгохгүй. Чи л өөрөө ойлгох юм байна. Би л авдаг ойлгохгүй юм наадах чи. Мен гариулаад ч ойлгохгүй. Чи нөгөө нэг хөдөөний малчин болно гэж байгаа шүү дээ. Тийм. Эхлээд төрөө заснаа. Төрөө энэ хятадын гарнаас савраас төрөө авмаар байна. Төрөө хятадны савраас авмаар байна. Тэгснийхаа дараа төрөө төвшгчүүд хөдөө мөдөө хамгаалгасайхаа явмаар байна. Эхлээд энэ төр чинь юм самуунтай ахт чинь хин тэг хөдөө явах юм үгүй шүү дээ. Эхлээд төрөө аварна. Лам бол төрөө аврахгүй. Нэрээ би яг энэ хоёр их талд орох юм байна. Ёстой чиний чалд орохгүй юм байна. Чи тэр яагаад ч нэг болчихдохгүй юм байна. Ёстой үгүй чи буруу ярьж байна. Мэдхгүй миний л одоо ёстой ухаан ч хүрхгүй юм байна наадаханд чинь. Миний ухаан хүрхгүй юм байна. Яагаад чи тэр нэг болохгүй юм байна бас. Арай л худлаа арай л хийсээр яриад байна. Үгүй шүү дээ. Хүмүүсийн амьдрал ажилгүй хэцүү байгаа шүү дээ. Чи л яхаа болоод байгаа болохоор ингээд тэгээ гарчна гэж бодоод байгаа. Чи тэр яг адилхан. Яг жинхэнэ амьдралтай хүмүүс яг амьдрал дээр тэгж чадахгүй шүү. Ажилгүй хэцүү байхдаа яг юунд хэцүү вэ? Юу? Дэлгүүрээс талах зүгээр өгөхгүй шүү дээ. За дэлгүүрээс талах талахнаас гадна юу вэ? Мах байна. Мах зүгээр өгөхгүй шүү. За махнаас гадна юу вэ? Сүү вэ? За сүүнээс гадна юу вэ? Гурил байна. Будаа байна. Боб байна. Тийм. Байрны мөнгө, усны мөнгө, тог цахилгааны төлбөр байна. Хэн төлөх юм бэ? За яг тийм биз дээ. Ингээд чи асуултын хүн рүү орох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр зэрэг юу болж ийнө вэ гэхээр зэрэг энэ байр хүнд юу хэрэгтэй вэ гэхээр зэрэг одоо энэ талах, мах, сүү, түлээ, түлш тийш орон байр энэ л хэрэгтэй байхгүй тийм. А тэгвэл энүүний чин дээр байгальчин л хангашдаг байхгүй малчин болчихно л гэсэн үг байхгүй юу? Гэхдээ чи малчин болно гэж яриа штэ. Агуураа яа аглав хинч цэрэг чин гэртээ харин гэрээ бариад хөдөө амьдрах гэж ойлгохгүй байхгүй юу? Тэгэл энэ чинь хөдөө гэдэг үг шүү дээ. Хөдөөнийхөө сайхан төрлөх сайхыг орондоо өвчин зовлонгүй амьдарцгаая гэж. За тэгэхээр зэрэг хөдөө наадах чинь бол зэл байхгүй юу? Монголчуудыг хар хятадууд энэ байсан бариндаас орох гээд байгаа шүү. Бүгдээр ирцэн байгаа шүү дээ. Монголд ирцэн байгаа шүү дээ. Ирцэн байгаа. Энэ газар дор нуугдаад байгаа. Тэгээд тэд нар чи ийш орох гээд байгаа. Би тэрийг мэдчихээн. Тийм учраас би бол энэ төрийг нураасны дараа жинхэнэ язгуурынхаа төрөө мандуулсны дараа ёстой жинхэнэ хөдөө явах нь хөдөө яваад тэх бах та. Мэдгүй. Би над чи ойлгохгүй юм. Ёстой ойлгохгүй юм. Уучлаарай цаамаа минь намайг өстой уучлаа. Хэн чиний хайрын цагийг барьсан юм шиг. Одоо чи нэг л зүйлийг яриа л та. Одоо жишээлбэл ингэж шүү дээ. Энэ хоёр ахтай санал нийлэх юм байна. Гэж штэ. Карантин тогтооно гэж штэ. Энэ үед карантин тогтооно гэдэг чинь өөрөөр хэлбэл карантин тогтооно гэдэг чинь өөрөө гэгэрлийн маш том юу нөхцөл. За уучлаарай. На гэгэрлийн чинь нь штэ тийм ээ. Ёстой жихэн арын даах өглөгийн эзэд байж ч хүн тийшээ явнаа. Өглөгийн эзэд байхгүйгээр шашин оршдгүй штэ. Чи бас тэрийг мэдгэл ах. Өглөгийн эзэн байхгүй шашин оршихгүй шүү дээ. За тийм. Тэгэхээр зэрэг яаж юм нөхлөр зэрэг карантин гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг энэ аглаг гэдэг маань нөхцөл гэдэг маань юу гэсэн үг гэхээр зэрэг бүгдээрээ ингээ байгальтаа гарах малчин бол. Одоо малчин бол хэн мал өгөх юм? Бүгд өөрөө мал байхгүй, гэр байхгүй. Чи маргааш болох гэж юм зүгээр л бодит амьдрал дээр л яри. Зүгээр л хөрсөн дээр л бууя. За чи хөрсөн дээр яаж буух гэдэг вэ? Одоо хөрсөн дээр энэ төрийг салчих юм бол тэгэл энэ хүмүүсийн төрийн мөнгийг л уйрцсан хүмүүсийн мөнгийг аваад жинхэнэ ард түмэндээ ямар биш штэ. Тэр малын авах мөнгийн ч юм уу ямар юм тэгмэр биш штэ. Мэдхгүй надад л одоо бурхны шашин гэдэг чи өөрөө юу гэдэг вэ гэхээр зэрэг өгөлгийн тус эрдмийг өөрөөд нь ингээд номчлохоор зэрэг хүн болгон байгаагаа уралдаад өгч зүгрүүл чиглэх байхгүй юу? Өгч зүгрүү. Тэгэхээр зэрэг яах вэ? Хэн нэгний мөнгийг хураах гэж ингэж хамаа цайлгүйгээр байгаа юм өгөх гэж уралдаад тэгэхээр зэрэг ингэж би л соён гэрүүлж чадахгүй дор хутаг товлгаадууд нь л тэр баяцсан хүмүүсийг л синхруулж яад юм байгаа. Надад бол тийм юу алга. Би л тэгж чадахчгүй. Мэдхгүй. Би л одоо ойлгохгүй. Үгүй би нэг ярихгүй. Ястаа минь толгой өрөхгүй юм байна. Чи өөр жоох ухаантай хүмүүстэй яар. Минь тархист яагаад ч өрөхгүй юм бэ? За чи юу нэстэй биш байсан байх нь.
За сая зүгээр Чингис наа бурхны шашнаа хай. Зүгээр Чингис хаан чинь тэр чигээрэл бурхны шашин байлээ шүү дээ сургаал нь. Тэгээд би энд заавалчгүй бурхны шашин гээл нэг хаан хэдэн лам нарыг муулаад үгүй зүгээр Чингис хааныхаа сургаалыг яриа л явъя. Тэр нь л дээр юм байна. Ийхвэр ахын зөв юм байна. Чингис хааныхаа сургаалыг яриад Чингис хааныхаа сургаалаар гэгэрсэн хүмүүс жинхэнэ тэр нөгөө лам хөөе чи номоо мэдгэн бол чи тэхгүй яасан эн чинь ингэдэг жинхэнэ тэр Чингис хааны сургаалаараа гэгэрсэн хүмүүс тэр чиний үгэнд орохгүй байгаа тэр чамаг идвүүч үргээд байгаа тэр чаажин цамтаа чинь жинхэнэ номоо хайлцаа мэтгэлцээд ёстой тэх юм байна. Ёстой энэ хоёр ахын зөв юм байна. Үгүй яста чи бурууцдаг чинь мэдгүй. Би л миний ясал ухаан хүрхгүй мэд. Энэ хоёр ах бит хоёр ухаан хүрхгүй байгаа юм байна. Нэрш. Би л чи яг энэ дээрээс яг юуг нь буруудах вэ? За сая одоо шилбэл. Одоо ингээд дахиад карантин тогтоох нь чи зөв гэж байгаа байхгүй юу? Үгүй штэ. Зөв биш. Яагаад гэвэл яаж амьдрах юм? Яг уу чи бол ингээд ах дүү нараараа ингээд амьдрал болоод байна. Би ч гэсэн яг нь ээжийн тэтгэврийнхаа мөнгөөр л амьдарч байгаа хүн. Ээж минь нөхөд хэмэл би яах юм? Намайг хин тэжих юм. Хинч тэжихгүй штэ. Надад мал алга. За. Би малчин болын туслах малчин болъё л гээл тэгж бодож байна. Өндөө болол нэр. За тэгэхээр зэрэг би л ойлгохгүй юм байна цаамаа минь. Ёстой миний ухаан хүрхгүй юм байна. Ёстой миний ухаан хүрчээ өөр хүнтэй яар. Ёо, ёстой мэдхгүй. Би ахаа карантины хүлээн зөвшөөрөхгүй. Яг энэ карантин хэрэгтэй байсан бах хүмүүсийг соён гэгэрхт нөлөөлсөн бах. Гэхдээ энэний чинь цаана маш том улс төр явж байгаа чи тэр давхар бодох хэрэгтэй шүү. Өнгөн талдаа эдгээр буруу байж харагдаж болно. Чойжан цомгоо энтер. Ачир дээр энэ чи асар том улс төр цаана явж байгаа байхгүй юу да. Тийм биз дээ. Яг би нэр мэдгүй шүү. Сая нэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг би л ойлгохгүй юм байна. Ойлгохгүй. Одоо энэ юу би ойлгохыг маш их хичээсэ. Би маш их хичээсэн шүү. Эдийн засгийн сэргээх тал дээр яа гэдэг ингээд эдийн засгийн сэргээгээд ингээд нөгөөдөө чинь эдийн засгийн сэргээ гэдэг нь ажил орлоготой баяа л гэсэн үг шүү дээ тий. Ингээд 3 дугаар тундаа хамрагдаа 1 2 дугаар тундаа хамрагдаад одоо 3 дугаар тундаа ингээд хамрагдчихлаа шүү дээ тийм үү. Өөрөөр хэлбэл ажлаас чи халж шүү. Энэ юу чинь одоо нэг чиний хэлээд байгаа сая ажлын байр нөгөө баар зингэний газар шийдэх юм уу энэ эднэрт нь ажиллахын тулд юугаа хийлгээд байгаа шүү дээ. 3 дугаар тундаа хамрагдаад байгаа шүү дээ тий. Тийм биз дээ тий. Тэгэхээр зэрэг энэ гэгэрлийн номч нь бол энэ ажил амьдрал чинь хэрэггүй юм шүү л гэдэг зүйлийг л номынхан дагуу хэлээд тэгвэл юу юм бэ гэдэг зүйлийг номынхан дагуу номлох ёстой шүү дээ тий. Энэ номынхан дагуу номлогдох юм болов гэд энэ тал дээр нь л хэрвээ ажиллах юм бол энэ гэгэрс чи бүх хүмүүсийг лам болгох гээд байх юм. Бүх хүмүүсийг лам болгох том гол нь ш. Бүх хүмүүс лам юу номлох ёстой вэ гэдгийг л мэдэх ёстой байхгүй юу? Бүх хүмүүс лам юу номлох ёстой вэ гэгэрл гэж юу байх ёстой вэ гэдгийг л мэдэх ёстой байхгүй юу? Одоо л мэдүүлж байгаа шүү дээ. Цомоо. Мэдүүлж байгаа шүү дээ. Далаа агш олон лекцүүд бүр хүн төрлөختөн бүр энийг чинь сурч байгаа. Яаж бид нэр энэрэнгүй ёс зүйтэй байх вэ гэд дэлхийн өнцөг булан бүрээс далаа агшаас ном сонсч чинь түүнийг ч гэсэн орчуулад хүргэж байгаа. Тэгэхээр энийг өнөөдөр улс төрийн амьдралтайгаар холбож тайлбарлаж гаргаж ирж байгаа нь гоё юм байна гэдэг үднэс л миний хувьд тэр улс төр хэдийгээр шашин гэж яриаггүй ч гэсэн яг далай ламын ярьдаг буюу бурхан багшийн дөрвөөний сургаалыг яриад байгаа байхгүй юу? Одоо чинь бэл тэр 90 цагийн дуулаараа өөрөөр хэлбэл зовлонгийн шалтгаан гэдэг чинь бид нар энэ хүнд нөхцөл ийм хүнд нөхцөл байдал иржтэй гэдэг өнөөдөр энэ дэлхийн хүнд нөхцөл байдал шүү дээ тий. Энэ чөөрөн зовлон нь байхгүй юу? Тэгвэл энэс гадна амьдралаас гадна улс төрөөс гадна хүмүүс тэр чиний нөгөө гэрэл номлцлогоо гэдэг олсоо чинь сайхан сургаал номлоолаа шүү дээ. Тэгвэл энэ чинь улс төрийн амьдралд яаж бууж байна вэ гэхээр зэрэг зовлон үнэн гэдэг чинь уртаач одоо энэ дэлхийн асуудал энэ олон хямрал те энэ олон өвчин зовлон энэ карантин корона вакцин бүгд л орж байгаа байхгүй юу? Энэний шалтгаан нь юу юм бэ гэхээр бурхан багш шалтгаан нарилгасан гэдэг энэ чөөр арилчнаа л гэсэн. Шалтгаан нь юу юм бэ гэхээр чинь зэрэг одоо энэ ажил өөрөөр хэлбэл өрсөлдөөн зөвлөсөн хөдөлмөрийн тогтолцоо юм гэдэг 90 цагийн цаад нөгөө гадаадын 90 цагийн дуулах нь ингээ гаргацсан байгаа байхгүй юу? Тэгээд энэ ашигын төлөө уралдаа тэгээд өрсөлдөөн хамгийн гол нь өрсөлдөөн юм аа. Тэгвэл энэ чинь 5 ор юм аа. Энэ ирэхээр үлдэг 10 ор үгэл юм аа. Мөнхөг юм аа гэдэг зүйлийг бурхны номлосон байдаг шүү дээ. Тэгвэл тэрийг яг энэ өрсөлдөөн юм аа, өрсөлдөөн зөвлөсөн ажил хөдөлмөрийн тогтолцоо юм аа гэдэг байдлаар ингээ гаргаад ирж байгаа байхгүй юу? За тэгээд энийг арилгасан тохиолдолд юу болох вэ гэхээр зэрэг Монголын амгалан болох гээд байна л гэдэг зүйлийг хэлээд байгаа байхгүй. Бурхны шашин маань яг энэтэй холбоол тайлбарлах хэрэгтэй гэдэг байдлаар л шашин таньсан гэсэн үг. Чи энэ наад цаад учрыг мэдгүй тэгээд энэ нэвтрүүлгүүд дээр олон тодорхой юмуд байгаа шүү дээ тий.
Тэгэхээр зэрэг нэвтрүүлгүүд маань хүрээд ингээд яах юм бол тэгэхээр зэрэг яагаад би энэ хүмүүсийг дуртаад байна вэ гэхээр зэрэг Монгол энэ ард түмний нөгөө баяр баясгалан дээр наваач гэдэг байхгүй юу. Ийм сайхан ийм 10 11 оноо тэгдсэн юм 14 15 оноо тэгдсэн юм 18 20 21 оноо тэгдсэн юм байна гэд ингээд монголчууд цэрнэгсэн цагтаас ирээд ингээд улс орноо аврах гэдэг ингээд зөндөө сайхан хөдөлж гисэн юм. Одоо ганцхан аварна гэдэг юм номлох ёстой асуудал нөгөө зүг рүү номлоод байсан юм байна. Тэгэхээр бид нар аваад явж л байгаа бид нар мэдгүй шүү дээ. Ямар ч айхтар юм ямар нэгэн байдлаар энэ дэр хэн нэгэн уушлах ёстой л бол ганц хүн л байгаа байхгүй юу. За тэгэл өөрөө илүү гавьяатай болж нэгэнтээ улс орн өнөдөр уулчихсан ялангуяа чойж амцыг өнөдөр санж доржинч бай тэр нөгөө хинэнч мэд өрөнч ингээл энэ хүн гэл амар юм хэлсэн байгаа шүү дээ тий. Тэгээ энийг л одоо зайлуулъя ямбайг нэрлсэн юм бол яллыг нөөрөх хэрэгтэй гэл ингээд л шашныхаа ламнарн ч гэсэн өөрсдөө за бид нар буруудаад байна шашныхан бид нар буруудаад байгаа юм байна энэ дэр маш том зөвлөгөө хийгдэх ёстой юм байна маш том чанартай хэлцүүлэг хийгдэх ёстой юм байна гэж бид нар маань яриад байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ зөвлөгөө энэ том шинжилэл өөрчлөлт юу байх вэ гэдэг дээр л яригдахад л тэгэл энэ дэр ийм зүйл болсон юм байна шашныхан өөрсдөө бид нар өөрсдөө зөвлөгөө өөрчлөлт хийгээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ юу ямар өөрчлөлт байх вэ гэдэг зүйл талаас нь яахад л за гэл энэ дээрээс нэг л юм болчиход тэгээ улс орн ч өөр аврагдчих гэдэг шүү дээ. Нөгөө нэг чиний хэлээд байгаа нөгөө аварна гэдэг байр суурин дээр нөгөө Чингис хааны сургаалыг ярих тэр хэмжээнд нөгөө мал малчин хөдөө аж ахуй юм байдаг. Нөгөө төр нь өөрийнхөө зөв голдролд орох те төрөө эзэн болох төрөө засах чи түрүүн юу гэдэг л ушуухан шиг нийтэд ядтын энэ юмнуудыг зайлуулад ингэчмээр нэгдсэн шүү дээ. Тэр юм чинь өөрөө ингээл шашны засагдаад шашныхан ч өөртөө тэр төрөнгөө цэвэрлэгийг хүсэж байгаа шүү дээ.